Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Он цагийн урсгал буюу Агтын сайхан нутаг. Хүч дэлхий иргэд гэрэн эргэж наран сорондор хүмүүний амьдрал үргэлжлэнэ. Хавар, зун, намар, өвөл. Ахаад л хавар, зун, намар, өвөл. Он цагийн урсгал гэдэг энэ аж ахуй. 100 жилээр 60 нар 10 жилээр хөгжин урагшлах улс орон зон олны дунд Монгол улс гэсэн нэгэн нэр сонсогдно. Тодоос сонсогдох нэрэн дотор Баян агтынхан гэдэг нэгэн бүл бий. Энэхүү халуун ам бүлийн угсаа гарвал үүх түүхийг сонирхол. Эзэн Чингисийн алтан ураг, эрхэм сайн ноён хааны үр, эрх мэргэн азай гүний имхлэн зассан хал хошууны ард олон ажээ. Баян агт сум 100 жил. Баян агтчууд зогсолтгүй эргэх цаг хугацааны эргүүлэг дор өөдлөн дэвжиж, өнгөжин жавхаажиж яваана. Тэдний хичээнгүй зүтгэл нүр их хөдөлмөрийн үр шим билээ. Саяхан л сум байгуулагдсны 90 жилийн ойгон амжилт бүтээл аривантай хөөр баяр дүүрэн тэмдэглэж байсан баян агтчууд он жилүүдийг ардаан орхисоор өдгөө 100 жилийнхэн босхийг алхаж байна. Сайн байцгаана уу? Манай Баян агт сум Аршаан ус айраг цагаа нэрмэл идээгээрээ аймаг улстай алдартай сайхан нутаг билээ. Нэгэн зууны түүхийг хамтдаа бичлсэн байгаа. Их Монгол орондоо болон дэлхийд даяар амьдран суугаа Баян агт нутгийн зон олон та бүхэндээ төрлөх сайхан нутгийнхаа тэгш их баярын мэндийг хүргье. Өнөө жил төрлөх сумын маань түүхийн 10 алдарт 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ойг үзнэ гэдэг бол энэ хүмүүний орчлонд үдлээд уцхын орчлонд тохиох хувь тохиол гэж хурлын дарганы зүгээс бол үзэж бэлгшээж байгаа. Ингээд дэлхийн өнцөг болон бүрд хорондоо суугаа нийт Баян агт сумынхаа ард иргэдийг сумынхаа 100 жилийн ойд хүрэлцэн ирж ахан дүүсээрээ нийлж дэнж отоотл сайхан наатахыг урьж байна. Баян агт сумынхаа нийт иргэд болон дэлхийн өнцөг болон бүрд суугаа Баян агтчууд Монголынхоо аймаг сумдад сууж байгаа нийт Баян агтчуудаа Баян агт сумынхаа түүх 100 жилийн ойг өргөн дэвшүүлье. За Баян агт сумынхаа 100 жилийн ойг бүгдээрээ бүх хүн бүрийн оролцоотойгоор маш сайхан тэмдэглэж өнгөрүүлж байна. Ингээ энэ хугацаанд бол Баян агт сум 100 жилийн хугацаанд бас тодорхой төвшөнд хүрсэн, хөгжил дэвшилд хүрсэн ийм сайхан сум болж байна. Тэгээд энэ бол үе үедээ бас цааш хөгжин мандан мадарч явах ёстой. Тэгэхээр зэрэг бид бол одоо бас тэр тодорхой байгаа цаг хугацаанд бол хамтарч тодорхой асуудлуудыг шийдэж тодорхой хөгжил дэвшилд хүргэсэн ийм цаг хугацааг хамт туулах ёстой. Ингээд та бүхэндээ аз жаргал сайхан бүхнийг хүсье. Сайхан баярлалаа. Төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт төрийн албан агчдаа Баян агт сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Энэ хүү мэндчилгээгээр Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ой эхэлж байна. 100 жилийн ой энэ тэмдэглэлт өдөр хүн бүхэнд тохиогод байхгүй баярын өдөр үлээ. Усны шууд нь хөх тэнгэртэн жигүүрлэн нэсэж уудам талд нь тарайн талбай нь халиуран харагдана. Бадаг шүлэг шиг баян зүрхийн уултай, бадамлан асах цул шиг ханын голын аршаантай, хайрлан хүндэлдэг аав шиг хан намнан уултай, хүм малын тарга твэргийн ундаа шарга цэгээний нууртай, шижир алтнаас үнтэй, шивэ тулааны цогцолбортой, эрх хоёр загал шиг их баг сахалдуултай. Энэ бол Баян агтын нутаг, бидний нутгаа. Ийм ч учраас Баян агтчууд бахархал дүүрэн байна. Олон бахархал дунд төрж өссөн, ажиллаж амьдарсан нутаг нугаараа бахархах нэгэн сэтгэл бий. За манай сум бол одоо 1925 онд байгуулагдсан. За анх байгуулахдаа бол Цэцэрлэг мандлын уулын аймгийн Намнуу уулын хөшөөний Баян цагаа агт сум гээд одоогийн Аранга аймгийн харьяанд байсан. За 1931 онд 8 аймгийг 13 аймаг болох засгийн газрын тогтоол гаргахад
Аранга аймагаас Хүсгэл аймгийн харьяанд шилжиж ингээ Хүсгэл аймгийн харьяанд одоо 7 жил явсан. Тэгээ 1938 онд Улган аймаг байгуулагдаад Хүсгэл аймагаас одоо Тишиг хотгийн тэр баяагдсан бол шинээр байгуулагдсан Булган аймагт одоо засгийн газрын шийдвэрээр орсон ийм түүхтэй байдаг. Баян агт бол ер нь их баялаг орно. Усан ч хүн ардад баялаг өгөөжөө өгдөг, өвчний нангаадаг. Ургамал нь ч тийм. Эртнээс тийм улбаатай. Манай энэ орон нутгийн бас аз заяа амны ишгэл байхгүй юу? Би тэгж дотроо бодож залбирч явдаг. Манай багч нь ерөнхийдөө хангаа голцоо хосолсон. Тэгээ бэлчээрийн өвлийн нөөц бэлчээр сайтай хан намнан сайхан ууландаа гарчдаг. Ерөнхийдөө манай багийн малыг ер нь багтаал гэж үзсэн шүү. Бид нар ч хотор нь үдлээ. Бусад үедээ нөгөө намнан уул маань айл байхгүй, мал байхгүй болохоор өв сургууль маш ихтэй. 3 сар ерөнхийдөө л айдад нь сайхан болоод тарган чигээр нь намраараа авч орж ирдэг. Тийм сайхан нутагтай. Дээр нь хан үсэл ингэж 2 сайхан гол урсч байна. Дээр нь балгийн гол байна. Тэгээ баяр хуул маань ерөнхийдөө сайхан уул байдаг. Бидний шүтэж ирдэг манай багийнхны шүтэж явдаг бол тэгээ аршаан ус ихтэй манай жиж нь. Ер нь бол их сайхан газар дөө. Манай сумын чи одоо угаасаа гадны хүмүүсийг тэтгдэг энтер гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр одоо энд ирээд ажиллаж чадлж байгаа улсууд бол амьдрал нь дандаа дээшээ байдаг. Сайхан нутаг энийг овоогоо дахиад шүүх сайдныхаа дээжийг тэгэл наранд тэнгэр хангатай өргөн тахилгатай уул овоондоо өргөн нэгэ дахиад шүтэл тэгэл өгсөж уруулаад нутагт явхад орон нутаг шиг сайхан юм хүнд хаваа. Түүхэн шаргал хуудаснаа тус сумын өнөөгийн нутаг дэвсгэрийн ихэнх нь Сайн Ноён хан аймгийн эрх гүний хошуунд нэгэн хэсэг нь итгэмжид бейсийн хошуунд харьяалагдж байна. Эрх гүнийхэн мал сүргээ маллан итгэмжид бейсийнхэн арвай будаа тариалж бүтээгдэхүүнээ харилцсан арилжааж аж төрж байсан байна. Өгөөж баянгийн нутаг хожимо Цэцэрлэг Мандал аймгийн Баян агт уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1925 онд Намнан уулын хошууны Баян агт сум гэж нэрлэгдсэн байна хэмээн тэмдэглэн үлджээ. 1925 он бол Булган аймгийн Баян агт сум байгуулагдсан албан ёсны он юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын намгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэсэн төрийн байгууллагуудад 150 гаруй төрийн албан агч ажиллаж ард иргэдэд төрийн үйлчлэгийг үзүүлж байна. Засаг даргын намгын газар нь төр захиргааны байгууллагаас гаргасан бодлого шийдвэр, хууль тогтоомжийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж байдаггүй гэсэн үг бий. Өнгөрснийг одоотой, өчигдрийг өнөөдөртэй харьцуулбаас хөгжил дэвшлийн зам харгуй мэдрэгдэнэ. Үүнийг орон нутгийн түүхэн хуудас Ахмад буурлуудын дурдтгал тодруулна. Баян агт сум анх байгуулагдахтаа 724 өрх 40,581 толгой малтай байсан бол 1955 онд их ирээдүйн нэгдэл байгуулагдан хамтын хөтөлмөрийн үр өгөөжийг хүртэж эхэлсэн байна. Их ирээдүйн нэгдэл мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл хослон хөгжүүлснээр 1970-ад он гэхэд 50 гаруй мянган толгой малтай, 6.2 мянган га эргэлтийн талбайтай, үйлдвэрлэлийн цэвэр ашиг 2 сая гаруй төгрөгт хүрчээ. Харин 1980 онд 88 мянган толгой малтай, мал аж ахуйн 3, газар тариалангийн болон барилга үйлдвэрлэлийн бригад тус бүр нэгтэйгээр их ирээдүйн их ажил өрнөж, их үйлсийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байлаа. 1973 онд эвлийн илгээлтээр мал аж ахуй дээр гарч 75 онд хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Насаараа сайлсаасан сайлчин хүн байна би. Ижихэ фермэнд ажиллаж эхэлж ийлээ. 17 залуу сайлчин нэг фермэнд фермэлж жигтэйхэн дур хөслөрөө сайлчин болсон болохоор сайхан л байлаа. 78 онд би аймгийн депутатаар сонгогдож ил. 1981 онд их хурлын депутатаар сонгогдож ил. Тэр ард түмний одоо түүчилэгч хүн учраас гэж ойлгож би ард түмний өсөлтийг биелүүлэх гэж зүтгэж явлаа.
янз бүрийн машин техник тэгэл барилга байшин янз бүрийн юм өсөлт тавинд явтаа түнчин. Тэгээ Монгол үнэний 450 литр сүүний төлөвлөгөөг би хугацаанаас өмнө биелүүлж 700 хэдэн литр сүүгээр дагуул би аймгийн аварга болж ирсэн. Улсын аваргаас альчин болохдоо нэг үнэнээс 900 литр сүү саах ёстой би 1680 литр сүү сааж чинь улсын аваргын боловсролыг хангаж ийлээ. Мал яг малаа малчад бол малын одоо сүүлрээс дэлгэндээ биш хилэндээ л байна. Малаа тэжээж чадж байгаа учраас тэр сүүний гарц бол тэр хэмжээгээр л гарна. Өвс садлангийн үеэр бол зайлчаад тэгэл үнэ малныхаас өгчхөд л өдөр нь өвс бохолдно, өвс ачин, өвс чаддгүй нэгэндээ заах гэж бид нар нэгээс доголж шоглж л явлаа. Тэр сүүний чиглэлийн цементал үнэнүүд чи ер нь л сайн гарын шүү. 10 литр нэг саманда өдөр 20 литр сүү ер нь өгнө шүү. Тэр сайн үлдрийн үнэнүүд. Нэгдэл чи нэг 80 хэдэн мянган малтай. Манай баригад нэлээх малтай нэг төлөө аваад нэг 38 мянган малтай. За тэгээ тэрний тав ч малын эмчтэй, сонь зөөгчтэй, нярвтай, тэгээ баригадын зарлагтай их сайхан өргөн бүрэл түнээр ажиллаж ирсэн юм а. Малын тооллого гарах бэлдүүлэгч явж явна. Алдсан малын олдон хүн гэж явна. Тэгээд энэ тэнд харуул хамгаалалт гарч ирнэ. Сумдын чин заагдаар хэвтэл мал тооллогонд чи харуул гарна штэ. Ерөөсөн малын чи мал зал нүүн гэж байхгүй. Нэг мал илүү байсан ч түүний мал алдуул мал сумд үрдэгт нь сумд аваачиг нь өртөөнд аваачиг нь адуу мал юм. Ихэвхтэй штэ улсууд ч одоо. Би энэ баяг цумцд намайг эвлүүрийн дарга байх үед баяг цумцны залуучуудын гавшгаа барьгаад гэж 2 барьгаад байгуулагдчихлаа. Нэг нь үйлчлэгээний залуучуудын гавшгаа барьгаад гэж хөдөлთა үйлдэл ангийн хэсэг залуучууд нийлж барьгаад байгуул. Нэг нь болохоор сайлцсан залуучуудын гавшгаа барьгаад гэж 2 барьгаад цол мандатаа авч байсан. Тэгэл намар болохоор өв садланд явна, хавар болохоор чинь мал ноослох хэрэг гал бүхэл ажилт залуучдыг аваад явж хашаа барих, хашаа хороо барих гал ирсэн. Тэр үед залуучуудын хийдгүй ажил гэж байгааг үтэй явах. 15 үнэ 9 сарын 1-нд сүүнийхээ төлөвлөгөөний ормыг биелүүлнэ. Нэг үнэнээс 1000 литр сүү сааж 1000 сайлчин болжээ. Манай баг яг энэ юутай газар тариалантай болохоор мал маллахад их тохиромжтой. Сайлын хажуугаар бид нар ч одоо бухалд явдаг байлаа сайлчин 30 мороор өвс чачдаг л байлаагүй хийгээгүй ажилчиг байхгүй бид. Хэрэгтэй хүн шиг л ажил хийдэг байж одоо бодоход. Энэ дундардгүй баялаг малаараа одоо дэлхийд зах зээлд гарч чадах юм бол монголчууд одоо маш сайхан унган байгалаа хамгаалan сайхан амьдрах одоо боломжтой гэж одоо би бодож явдаг юм аа. За 1984 он зэрэгээс ирээд гэрээдүний гэдэг жолоочоор ороод эмчилгээ тэжээлийн цагийн тэрэг барьж 2 жил одоо мал эмнэлгийн ажил тарилга дуулгалтанд явж байгаад 1986 оноос жил 130 машин аваад би энэ нэгдэлдээ тээвэрт одоо явж малчид тусалж нүүдэл суудлах хийх, өвс хадлан зөөх, түлээ мод ус түлээ зөөх ажлыг гүйцэтгэж одоо энэ баян зүрх багт баяжих даргатай тэр ажиллах хугацаанд би одоо сумын 2 удаагийн тээврийн аварга тэр болж үнэлүүлж яасан. Одоо цас одоо байгалийн хүнд нөхцөлд хаварж байгаа гэхтэл одоо цасан дээрээ очил одоо гэр барагийн барин одоо тэгэл эндээс чинь хадлан өвс ачаал баян хонгорын бууц агаан л үзөөн. Тэндээс одоо юу маргаан хужир ачиж ирж тийм тээвэр одоо холын тээвэр хийж ялаа шүү дээ бид нар чинь. Одоо хамгийн өндөр даваа бол одоо энэ солонготын даваа гэдгээр давж ялаа. 90 оноос хойш ирж одоо малж нутаг маань сайхан одоргон хужирсүү илбэгтэй их сайхан нутаг огмаа унаа халтрын гол нэр нь бэлчээрээр нь л малж байгаа. Яг хатуухан жил дижээж услна. Тэгээд дэр нь малыг яахан өглөө эртхэн бэлчээж эдчин дөрөг яахан зүгээр юм уу гэж боддог. Ер нь их хаших хэрэггүй малыг болж өгүүлэр нь бэлчээрээр нь малын хамгийн тарга авах нь отор нүүдэл сайн зуны дүг дийж яхад бол сайн юм л гэж боддог. Булган аймгийн Баян агтчууд амьдрал тэмцэл хөдөлмөр бүтээлийн 100 жилийн замыг тууллаа. Энэ зам алжаалгүй шулуун дардан байгаагүй. Ган зуд, салхи шуурга, өвчин зовлон, санхүү эдийн засгийн гачаал, мэдлэг чадварын хомсдол гээд бишгүй бэрхшээл тулгарч байсан. Гэвч үе үеийн баян агтчууд
мэдхээсээ мэдэхгүйгэн хүртэл, чадхаасаа чадахгүйгэн хүртэл шантрал үе зүтгэсээр өнөөгийн энэ өндөрлөгт хүрээд байна. Амьдрал юм болохоор баяр баясгал, гуниг зовлон, амжилт бүтээл, алдаа оноо бүгд байсан. Сумын маань хүн ам жил бүр тогтмол өсөж байна. За сумын сургууль 2014 оноос 12 жилийн сургалттай болсон. Энэ цагаас эхлэн жил бүр 500-аас дээш тооны сурагчтай байна. За эх он жилүүдэд хүүхэд залуучууд иргэдэж чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтуудыг онцгой анхаарах, эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх, за иргэдийн эдийн засгийн гол үндэс болсон мал аж ахуйн эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, за замын засвар бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх, эрчим хүчний найдвартай их усүрийг улам батжуулах, нэгдсэн дулаан цэвэр усанд холбогдох айл өрх аж ахуйн нэгжүүдийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын иргэдийн хөгжих, чирэгжих гэх мэт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг улам сайжруулж нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллах болно. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Миний одоо сургууль төгсч ирэх үед ч бид анх одоо нэг шиг юм компьютер техник хангаж байсангүй. Бүх байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тэр далс болгонд гараараа бичлэг хийдэг үе байлаа. Анх бид нар бол сампин гарал эхэлж байсан. Тоо бүртгэгч аюуш гэдэг өгөн байсан. Тэр нэг хятад сампин байгаа. Тэр сампин худалдаж авч анх нэгтлэн бодогч болж сампин сурч байлаа. Худлаа бэлтгэлийн ажилч ер нь бусад салбаруудыг бодвол их өргөн салбар байсан. Тэгэл ер нь ажил ихтэл байж тэгээд залуу байсан болохоор шөнө ороо болтол ер нь суунаа. Их л сууж л тэр ажил албыг гүйцэтгэж байсан да. 91-ийг журамтай байсан шүү. Ер нь тэгэл аймаг сум явлаа гэхэд дарга зэрэгээс чөлөө авч явна ер нь. Мал залгатул тэр үеч одоос одоо нөлөөлөл маш их хийдэг байсан ерөөсөө. 80-аад оны үеч одоо тэгэл малчин бид нар чинь нэг картын бараа гэд. Тэгэл нэг ааганд гэж байсан. Аагандуудаа бас нэг норм оноогод өгсөн нэг айлд нэг 5 ил гурилж юм уу 2 ил будаач юм уу нэг тиймэрхүү байдалд тараадаг байсан чинь 70-80-аад оны үед ч одоо тийм. Их хүч хөдөлмөр орно шүү. Малчин хүний ажил ер нь хүнд шүү. 80-аад оны үед юм уу эрлээ цонтой байсан. Эрлээ цонууд ландгар байдаг байсан. Одоо бол Монгол онцтой жаргах юм оо. Хин ямар айлын бэлтгэл, өвлийн бэлтгэл сайн хангасан байна. Тэр хүний үйл ажиллагаанаас зуд гэдэг юм шалтгаална. Ер нь бэлтгэлтэй бэлтгэл. Бэлтгэл сайн ивэл ерөөсөө зуд гэдэг юм чинь гайгүй шүү дээ. Баян агт суманд 72 оноос хойш амьдарсан. Өвгөнтэйгээ 72 онд нийлсэн. Тэгэл товт нэгдлийн мал малж нэгдлийн хонь голцуул насаараа маллаа да. Тэрээдүйн нэгдэлд одоо 52 жил ажиллаж байна да. Бят хоёрын чи өнөө нэгдэл дээр үе чинь 57 мал гэж нэг айлд 50-с илүү гаргахгүй. Илүү гарсан малаа нэгдэл ховчлаад авчдаг байсан байхгүй бид нараас. Тэгэд биднээс 700 төлөвлөдөг байсан. 700 төлөхгүй нормд өрөхгүй нэ. Тэг мал хугацаанд яг би сумаа аврагуулсан аймгаарч бас аймгаарт 1000 төгрөг гэдэг байсан шүү дээ бас. Хил нас гэдэг байсан юм да. Өөрсдөө бэрээс гэдэг байсан нас. 1990-ад оны үед нэгдэлнийхний 2000-ад малтай байсан ховчлол эхлэхэд тэрийг олон түмэнд тарааж өгч буян болсон доо гэж бодосууд юм да гэх. Тухайн үед эвгүй байсан хот харлаад. Маллах жуулан сайхан шүү дээ. Малынхаа ашиг шимийг хүртээд явна гэдэг чи одоо Монгол хүний ганц бахархал байх юм байгаа. Бадмын булаг цэлэнгийн яваг л шүтж явд юм да. Би одоо өшөө яах вэ? Тэгээ энэ хоошо Дулаан хаан баг гэд манай гуравч сайхан нутаг бэлчээр сайхантай. Хоёр хөгшин одоо энэ 100 жилийнх ойг үзэх тийм их хувь тавилантай их азтай болсон юм аа гэж бодод явдаг юм да. Бага цалуунасантай аав ээжтэйгээ мал хариулал гэр орныхоо ажил туслаад тэгж байгаа л одоо нэгдэлний ихэн болохтой зэрэг 60 оноос эхэлж маллал одоо 66 он хүртэл нэгдлийн өхөр сүрэг маллж ялаа минийх.
Эр суу өхөр малдаг үл аавтайгаа байхдаа бяруу авч маллаа шүдлэн өхөр болохоор нөгөө бэлтгэл ангид авич тушаан мал. 67 онд өхрөө өгөөд гэр бүлийнхээ хүнтэй айл орон болоод тэгээд нэгдлийн адуун сүрг 6-700-аар суурилдаг байлаа нэгдлийн адуу. Сайхан л байсан нэгдлийн мал сүргийг дутаагаагүй алдаа оноо хийгээгүй тийм халуун хушуутай адуун сүрэг гэдэг чинь бас хиймэртэй мал шүү дээ миний өх сайхан. Багасаа малдаар өссөн хөө. Тэгээс 4 ангиас гарсан. Цэргийн алд 3 жил хаасан. Тусгай хороонд. Балдаргаа 3 жил дахин мандаа хөөрн дээр. Малдаар өссөн багасаа адуун хушд малсан. Ах 7 жил туусан. Орохроо. Тэгээ манайх чи ийм хонголцоо малж исэн би пермүүнээс ааж исэн болохоор энэ хоёр дээр л жоохон малын дэртэй гэх юм уу да туршлагатай ч гэх юм уу. Үр бэрмэнд ороод би ч одоо 10 гаруй жил манай хүн сайгаад тэгээд бэрмэр эрхлэх чигээд би мал туугаад тэгээд нэг видеоч одоо 50 гаруй жил одоо бид амьдарч байна да. Одоо 15 үнэтэй хүнд гээд норм олгоод өгчдөг байсан байхгүй юу? 450-аас 500 литр сүү мууч гэх жишээний нөгөө 10 хоногийн өвөлдвөрийн даалгаврыг биелүүлдэг байсан дандаа тэгээд бор эсхийгээр шагнуул 10 хоноод нэг бор эсхийгээр шагнуулдаг байсан. Тэгээ би аймгийн төвтөд 2 удаа болсон. Төсөв хуваарлагдсан суманд чинь тэгээд бид нар чинь чуулганаас ирээл шууд суманд бас сурал хийн штэ. Манай аймаг тийм ажлын бүтээлтэй юмар манай сум тэддүгээр байранд явсан байна. Тийм дутагдaltaй байдгийн байна. Энд тэрмэрийн ирж ярина. Өсө зуудвал би 80 хүрлээ одоох нь 80 хүрэл энэ зуудвалсан одоо байхгүй дээ. Өстой сонин газар оомдаа. Ам бол зүйтэй улсуудад ховцаанд бага мал оногдно. Ам бол олуулаа айлуудад мянгаар нь хүртэл манай энд оногдож байсан айлгүй. Нарийн мал. Тэгэл тэрнээс хойш ийм хонь малж байгаа л тэгэл нөхөн олгор гэдгээр тэтгүрт гараад хувь аж ахуй малтай байна дээ одоо. Тэгээ манай хоёр том хүүхэд илгээлт авч нэг нь бяруу нэг нь дааг авч тэгээ сургуулиас анхаарч малчин болж ирсэн. Тэгээд аав ээжийнхаа нутаг усыг залгаад ингээд энэ хөөрийн голдоо бид нар чи одоо энэ насыг барлаа энэ бүхийнхээ уулын үрт. Тэгээ би ямар сайнтай хөөрийнхээ голыг мөнгө тэнгэрийн мөнгөнд тусалд гэдгийг бид нарт их аршин хайрладаг болохоор энэ нутаг чи өгөөжтэй гэж найгуу бид нар чи одоо энэ нутгийг яг өв сургуулж болцсон доо. Эднэртэй уул лус авдгаараа тийжэгдээд. Зэнэсээ малчуудтай мал аж ахуй голон эрхэлсэн баян агтчууд мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг сайжруулах, чанаржуулах тал дээр шинжлэх ухааны үндслэлтэй арга туршлагыг нотгшуулан томоохон амжилтанд хүрсэн. Нөрийн үүсэд зоо мал эмнэлгийн салбарын ихээхэн чармайт гаргасан юм аа. Булган аймгийн баян агт сумд анхны мал эмнэлэг 1940 онд халтар толгойд байгуулагдажээ. 1960-ад оны ихэр хонин сүргээ Алтай үлдрийн нарийн ноосд хуцаар илгээзүүлж, өхөр сүргээ мах сүүний чиглэлээр Ямаага нооллуурын чиглэлээр сайжруулж эхэлсэн байна. Би энэ цэгээний баруун талд төрсэн мандлын үрт анхан 48 онд. Элрүүс аав ээжтэйгийн балгийнх нь баян зэрэгтэл байсан ерөөс. Би нэгдэлд анхан 64 онд нэгдлийн гишүүн болсон. Тэгээ 65 онд анхан эхлээд өвсөнд явгээл өвсөнд яваад очисон чинь тармуулуур гээд очисон чинь харшийлах байр болоод тэгээ харшийлах байрыг нэг содон даржиг нугын нэг сайн хүн байсан юм аа. Заахыгаа дагаад энэ шиг өдөр төлөө төлөвлөгөөгөөс аавал биелүүлнэ гэх. Тэгэл өдөр төлөвлөгөөгөө биелүүлээд пүүшин тамхи 7 хоног биелүүлээд мушгаач өдрөө гэдэг байсан. Тэгэл хоёулаа өдөр болгон төлөвлөгөө биелүүлсээр хагаад өвлөн хангу содон дарж байгаа үедээ ашиг шимийн залуу авраг шалгуур болох зөвлөгөөнд явж ирсэн. Анх эхэлж нэгдлийн гишүүн болоод тэгж хэлээ. 66 онд анх эхлээл Монгол ухаар зохион бол хэлтүүлэг хийж эхэлсэн. Тэгээ намар нь манай энд Төмөрбаатар гээд 100 солигдож ирсэн. Тэгээ намар нь нөгөө хээлийн шалгасан чинь 80% нь хээл авсан их сайн болсон байл гэсэн. Энэ манай варигад чинь тэгэхэд юу өхөр варигад болоод 3 дугаар варигад адуу варигад болоод 1-р варигад нь хонь варигад болоод тэгээ дараа жилээс нь эхлээл төлөг хариулаад 100 нь ардын хээл төлөг хийжсэн. Тэгээ сүүлдээ тасгын эрхлэл чийгээд 2 жил адуу маллаад адуу тугаал ишгэж явах яд юм уу сайхан.
энэ баян сайхан сумын хооронд малын эмгэг өвчнийг эмчлэх, сэргийлэх, бүрдсэн сэргийлэх, онцлох тэр ажлыг бол 35 жил бол ажилласан. Баян агцсан бол 2 түмэн адуутай болсон байна. Энэ бол бас миний хөдөлмөр зүтгэл нэлээд чингсэн байх гэж бодож байгаа. Бог малын хамрын хөндийн гуур, дарсны гуур энэ бүхнийг бол эмчилгээнд бас утлагын аргаар бол эмчилж сэргийлж байсан. Тэгэхээр 10-20 мянган адуу гэж хамраар нь нөгөө системээ найруулад хамраар нь тотгон намрын тагтуул тэр адууны дахин орхоо өвчнийг устгахын тулд тэг туулгалтыг хийдэг. Эмгэг өвчин гарч байгаа орхоо нь бол одоо харандаан чинээ тийм бүдүүн том орхоо. Тэгээ өмс нарийн гэдгийг нь бол тэг орхоо бөглөрсөн тэрнээсээ болоод хавгнаад тэгээ тураад ядраад тэгээд өгчээсэн л та. Баягтад 16 настай. Одоо клүү эрхлэгч гэдэг юм уу? Дуу хөгжим багшир ирж илээ. Ханига чөлөөтэй одоо энэ сайхан хөдөө аж ахуйн энэ мэрэгжил эзэмсэн хүнийг одоо мал тань нөхөрлөлийн малын эмчлэх тэрл буянтай үлсэж зүтгүүлээд би өөрийнхөө ажил албыг орхиод шууд одоо хөдөө сумд дагаад ингээд явж байгаад бид хоёр ч одоо 69 жил амьдарч байна. Хужир ингээд давхад ургаад нэг 5 цагаан болдгоо. Тэр үед нь бол хужирыг уруудуулаад малаад бөөнөр нь туах хэрэгтэй. Цаанаас нь урдаас нь салгуулж байгаа болохоор нөгөө хамрын хөндүүд нь нөгөө хужирын их орноо да. Тэгэхээр тэрний эсрэг мал хариу уруул үзүүлэхдээ дандаа төрөгдөг. Хамар амаар нь байсан нөгөө гуурын агуулдаанууд төм гадагшаа гаргаж хайгддаг байхгүй юу? Тэгээ урдсын сэргийлцдэг. Тэтгэврт гараад бас мал аж ахуй эрхлээ, янз ажил хийлээ. Би бас сурлаа. Тэгээ докторын зэрэг энэ хамгааллаа, сурлаа. Энэ тарих ажиллаж байгаа цагт тэгээд мэдхийн төлөө, амьдрахын төлөө зүтгэсээр байгаа л өнөөдөр идэ урч байна да. 73 оны үед хамгийн ихний зоо техникч гэж байсан гэж манай сумд байсан гэж би мэддэг. Хоёрдугаар гэдэг тэр аяар нь үржлийн баригад болгон ажиллаж өхөр сүрэхтэй алаатай үйлдвэрийн бухаар хээлтүүлэг хийж эрлэжжүүлэн хоёрдугаар үеэр эрлизээс нь эхэлж тугалын зайдуулж миний зайдуулсан тугалыг бол тэр үед баригадын төвд нутагтдаг ламжив гэдэг өвгөн тэр үед аймгийн аврах сайлчин майлчин мандаж явсан Бадамсар ихч хоёр голцоо гарчлан одоо ажиллаж зайдуулж ажиллаж байсан. Энэ үед бол 2 дугаар гадаа бас хонин зүрхтэй үржлийн цөм сүрэг байгуулад хонин зүрхтэй болохоор дарахтын хуцаар эрлэжүүлж ямаага хөвсглийн эрчмийн харуулхнаар бас эрлэжүүлэг хийж исэн маа тэр үед. Манай малчид бол хамгийн гол нь өнөөдөр байгаа байгаль цаг ууртад зогтсон тэсвэр хатуучлалтаа Монгол малаа хадгуулах нь хамгийн чухал. За хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төлөвлөлтийг эмчилнэ гэдэг. Энэ нь бол ямар учиртай вэ гэхээр хүн малын зооноо зөвчнөөс урдсан сэргийлнэ, аюулгүй хүнсээр хангана. Энэ утгаараа хүнийг эрүүл байлгаж байна давхар хариуцж байна л гэсэн үг. За хамгийн анх бол би орж ирээд дотрын халдварт хорлох өвчнийг яагаад гараад байгаа юм онцлогын тогтоох энэ бруцеллоз өвчнөд тэмцэх түүний эрт илрүүл онцлох гадна паразитыг устгахад малын угаалгах маш их бас хэрэгтэй. Өхрийн арьсны гууртах өвчин строз гэж хамрын хөндийн гуур одоо энэ бүх паразитуудаас устгахад бас боловсруулалтын арга хэмжээдэг бол илээдгүй авч хэрэгжүүлдэг байсан. Дээрх нь үед бол тарилга туулга хийхэд бол найруулж хийдэг. Одоо энэ гараа хаашаа шуу ингээд бүр арьсан суулгарах маягтай гэж одоо хордож тийм маш хөдөлмөрлөлттэй. Ялангуяа бод малтаа, бог малтаа шалгаа авахгүй мөргүүлээд унах, үхэрт тийрүүлэх, шижүүлэх, тэр байтгаа дайруулах зөндөө тохиолдол. Тэндээс бол бэртэл авах тохиолдол зөндөө байна. Мал бол хийхгүй. Тийм учраас тэрнтэй харьцаад бас янз бүрийн ааш хаягтай тухайн үедээ бас хүч чадал тэрхээтэй мал бол
өргөөд унгаах жишээтэй. Одоо бүр 3-ийнхаа дунд өргүүлжсэн тохиолдолч байна. Өхөрт бол үлгүүлээд хийсчихсэн тохиолдол байна шүү дээ. Бол дотор хоёулаа нэг-нэгэндээ өргүүлээл хөдөлмөр аюулгүй байдал хангаж чадахгүй бол амь ирсэн л асуудал байдаг. Нутгаан гэсэн сэтгэл, ажиллаан гэсэн зүтгэл амжилт бүтээл дагуулдаг билээ. Баян агтчууд улс аймагтан нэрэн дуудуулж алдрын тавцанд манлайлан зогсож байсныг түүх гэрчлэнэ. Энэ сайхан уул уснаас Хөдөлмөрийн Баатар 3, Хайрмын генерал 3, бусад олон алдартан авиатны төрөн гарсан араас нь мөн тасралтгүй түүчээлэн яваа ийм сайхан нутаг юм аа. Дан ганц мал аж ахуйн салбарч биш, газар тариалан үйлдвэрлэл үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт ингээд бүх ил салбарт амжилтанд хүрч байлаа. Энэ бол нутаг орноо хөгжүүлэх үйс, хүн ардаа гэсэн сэтгэл, хөдөлмөрийн үр шимийг үзэх гэсэн зүтгэлийн үр дүн юм. Баягдсан бол эхний 5 байранд эдэлж ирсэн. Манайх 1-р байрыг одоо 2-3 удаа эдэлж одоо 50-50 гэж машинаар шагнуулж байсан. Жолооч нь одоо 50-50 бата иргэд одоо нэрсэн тийм хүн байгаа. Баг баригад болгонд ардын хяналтын группийн дарга гэж бас миний дор байсан. Би тэднийг өдөртөг. Тэднэрээ юм хийлгдэг. Хамгийн одоо нэр хүндтэй Ахмад тийм улсуудыг одоо ажиллуулж байсан. Зовоодын одоо сайлын хяналтын саалт хийн мал угаалга гэж одоо байнд ус хийгээд хэчнээл лидер одоо хажийн орох ёс тайм тэрнийг одоо шалгаж хийдэг байлаа. Тэгээд ардын хяналтын дор одоо группийн дарга нар гээд одоо тэр хяналтанд ажилладаг улсууд зөнтэй болсон. Би тэр улсуудыг удирдах ажиллуулж байсан. Би Янжууга хаан фермэнд орж 15 үнэ авч 15 үнэний нормыг биелүүлж явсаа. Тэрнээс хойш гэрүүлийн маань хүн цэрэгт явж ирээд адуу малсаа. 30 гүний нормыг 6000 литр айраг хийжээсаа. Тэрнээс тасардахгүй байжгаад тэгээ хонь малсаа бит хоёр. Мал маллах сайхаа. Өөр хүүхд маань ч мал сурсан бүгдээрээ сайн малчин явж байна одоо. Тэгэд нэгдлийг маань тарж хүн болгон ховийнхаа малаар сайхан өсгөж өндийж 1000-аас дээш мал тоолуулж явлаа. 30 гүний норм өгдөг байсан. 6000 литр айрга биелүүлж байсан. Тэрийг дутаахгүй гүйцээж ил өгчээсэн. Болгон аймгийн барилга конторт бид хоёр ажиллаж байсан. Тэгээд Баягт сумд ирээд одоо 40 айлын гэр бүл болж байгаа залуучуудын гал голомтыг батрааж 40 тийшин үржигсэн. Баягт сумд одоо цэцэрлэг, сургууль, одоо орон сууцуд тэгээд тариа баригд дээр өтөрм их олон барилгууд барьсан. Тайр барьсан биш аюул сайхан дулаахан яриа сууж байсан хоолундайгээ сууж байсан дулаахан гэл. Тэр тоосго болгондоо сэтгэлээ шингээж энэ айл гол голомт нь өөдрөг байг гэж сэтгэлдээ бодож шингээж фишингийн нүртийн дээр тэгээд жаргалаар эхэлж жаргалаар дуусгадгийг. Тэгээд жаргалтай сайхан амьдраа гадаа насааж өгөөд бадрааж өгөн тэгээд тэр улстай цайгаа хоол ижгэн битэж асааж барьж өгөн тэгээд. Миний одоо энэ амьдралын явж одоо барилга битэж хоёулаа насаараа барилга бариад одоо хөдөлмөр хаач явсан хүмүүстэй ярьж явдیں۔ Дээр үедэл одоо гар ажиллагаа ихтэй байсан. Дан гараар хийдэг байсан. Тэгж л тоосго болоокич одоо 2-3 давхарт өөрснөө үүрч гарч барьж ялсан шүү дээ. Хамгийн том бүтээмэл Болгон аймгийн нэгдсэн эмнэлэг байна. 27-36 айлын орон сууцад бүгд тэдгээр барьсан. Одоо бид нарын барьсан барилга байшин харагдаад ер нь тэрбэрэл бахархаж явж байгаа. Ер нь хүүхдүүд мань харсан чинь аав ээж нь одоо ийм байсан сав барьж ирсэн шүү. Энэ сургуулийг барьж ирсэн, энэ цэцэрлэгийг барьж ирсэн гэд ярьж явахад их сайхан санагддаг. Ер нь Баягт сумд пиш өрүүлэг айл ер нь баг ховорхондоо. Манай удмаараа манайхан бол малчин. Манай улсын авар малчин маруул гэдэг хүн байсан. Их хурлын депутат хүн байсан. Айгүй хатуужиг журамтай байсан. Ерөөсө мал дээр ерөөсө явуулж хүн явуулж унд өгнө.
нэг хүн очиж манайхаас нэг хүн очиж дуулган тэгэл хоньны бэлчээр дээр эргээл очдөг. Тэгээд ороо нар жагсан дээр. Тэгээ манай авч ерөөсө насаараа отор хийсэн. Манай авч амар отор хийдэг байсан шүү дээ. Эндээс гараад ерөөсө шар энэ цатлаг бүр хөөр уртал отор хийдэг байсан байхгүй. Дандаа өхөр тэргээр явдаг. Отор хийх нь бол одоо мал хуугаад тэрвэрлүүл таргалуулаад өвгөл онд минт сайн орно, тарган хүчтэй. Үндсэн хүнийг л ерөөсө айгу дуургүй залхуу хүнд айгу дуургүй би чи өөр айгу хөдөлмөрч юм уу да өөрийг магтсан болох таа. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Он цагийн урсгал буюу агтын сайхан нутаг. Баян агт сум 1950-ад оны үеэс эхэлсэн газар тариалангийн үйлдвэрлэлэн 1963 оноос улам өргөжүүлж 6.2 мянган га эргэлтийн талбайтай болсон байна. Мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлснээр хадлан тижээл бэлтгэх тусгай бригадын бүрэлдэхүүнтэй болжээ. Олонний хүч олонгүй далай гэж. Мал сүргийн тоо толгой өсөж, үйлдвэрлэлийн үр шим дээшилж, үр тариа нь өтрөмдөө багтахгүй үеч гарч байлаа. 69 оноос 70 он хүртэл аавтайгаа хадлан явдаг байлаа. Морин тармууд байдаг байсан. Тэгээд 71 оноос өдөө хүртэл одоо гадар тариалангийн үйлдвэрт ажиллаж байгаа нэг осноо 71 оны 11 сард Баян сум тарагдаг хэмээн курсэд төр курс нэгцээ. Одоо давааны багштай агроном чөгдөр агротехникч сандийч гэдэг юм бодлогын дор сэжгэндээ суух одоо тэгээд эсэн бусын дээр тариа гэдэг ажлыг одоо хийдэг байлаа. 73 онд нэг ДТ 54 трактор арч анхудаа техник өөрөө гэсэн техниктэй болж нэг газар хагалж үзлээ. 2 жилийн дараа эскадр компани бариад. Эскадр компанитай би нэг 2 жил явлаа. Тэр үед тэгээд компани гэдгийг би бас яаж явдаг бас мэдэхгүй. Хавар нэг гадар хагалж дуусаад тариагаа дууссан байх нэг сайхан. Намар бодаврагдсан байхад бол тэр доктор компанитай яваад явдаг маш их сайхан. Хамгийн сэтгэл хөдлөмж үед тэр байдаг юм да. 1963 4 оны үед юм да. Манай сумчин тариагаа хураад дийхгүй Дандар Баатархватай нэг цэргийн цуваа ирж будааг нь ачиж байгаа. Будаанд одоо юундаа талбайдаа багтахгүй болчихад. Тэрийг би нэг сайн санаж өгье. Дэтэд 75 трактор болоод өдөр 7.5 гагадар хагалах нормтой. Өдрийн нормыг одоо 3 хоног бий утсан байх юм бол нэг улаан тамхиар 5 төгрөгтэй шагнуулдаг байлаа. 7 хоног бий утчих юм бол ягмаа гэдэг байлаа. Одоо тэр талбай тэгж өрсөлдөж ажил гэдгийг урам зориг өгчээсэн одоо агроном танд ингэж хүн байгаа. Энэ хүмүүнийг бол би дурсахгүй яасан болохгүй одоо эрдэнэ тот амьдарч байгаа. Хэдэн ажихын дэргэдэх их сургуулийн дэргэдийн байнгын курс ажилладаг байсан юм байна лээ. Тэнд би одоо 6 сарын курс төгсөж ирээд тухайн тус суманда байнгын баригдын дарга нэртэйгээр ажиллаад тэгээ хамт олонтой би чи хадланд нэг 13 жил ажилласан байгаа. Манай хамт олон бол ажисыг нөхөрсөг тэгээ хадлангийн төлөвлөгөө нормыг бид нөө 13 жил ажиллахтай бол тогтмол биелүүлж ирсэн. Тэгээ манай нэгдэл чи одоо 79 оноос л хөдөө аж ахуйн машин техник бол маш их эрчимж ирсэн. Ихэрэд нэгдэл маань хөтөн чадлан аваасан байсан байх. Нэлээд сайн авдаг байсан. Одоо нэг КП4-гээд хадвар өгдөг гэсэн 2 хоройтой аппараттай. Өдөрт 23 га газар хадах нормтой. Цагаан гол үнэгт энтергээ сайхан нутагтай өөс өргөмөл айрван ангөрөө айрван зарим манай хөгжүүлж одоо ерөөсө хадландаа башуухан гарах юмсан гэж ярьдаг байсан Давид очиад. 1990 он хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж 3800 га өвөр тариа
10 гаруй гад төмс хүнсний ногоо тариалж, жилд 6,000 тонн байгалийн хадлан бэлтгэж, 1000 тонн тижээл бэлтгэх цех ажиллаж байлаа. 90 оноос хойш тариа будаа тарих ажил зогсонгүй байдалд оржээ. Энэ нь мөнгө санхүүгийн гачаал, хүн хүчний хомсдлоос шалтгаалсан байна. Харин 2009 оноос Актив Агро компани нуух хавцгайтад тариалалт хийж эхэлснээр газар тариалангийн үйлдвэрлэл дахин сэргэжээ. За газар тариалангийн хувьд бол сумын хэмжээнд бол 6,000 гаранга эргэлтийн талбайтай. За үүнээс бол одоо 4,000 гарны нь бол үр тариа, төмс хүнсний ногоо, ногоон тижээл тариалах зорилтоор бол ашиглаж байна. Тэгээ бус тоогийн хотод манай ог бол онцлогтой шүү дээ сайхан. Хадлан өвс ургамалтай. Хадлан ургасны гар цар үнэтэй. Газар тариалан хоцолсон. Тариалд одоо чинь одоо тариа компани гэж давцгаат тэмдэг тариа төгмийн дээр сайхан л ургаж исэн юм лээ техник. Тэгээ сүүлийн үед Актив Агрогийн компаниас ажиллаулаад бас олон жилийн тариа компани бол ургац алдалгүй сайхан улсын бас аврах тариалан чамтан олон болоод бас энэ бол манай баг бол бахархаж ийм сайхан нутаг төрсөндөө маш их баярлж байна. Ер нь манай баг чинь их сайхан өгөөжтэй амьдрахад их таатай сайхан нутаг байна. Тэг газар тариалан дэлхүү өгсөн Актив Агро гэдэг компани энэ чинь 2009 онд орж ирсэн. Энэ дөхмөн хөндийн 160 гааг хагалж иргэддээ 2 гаагаар нь хуваарлж өгсөн. Эхний жил дараагийн жил нь аруулгын бас 164 гааг бас иргэдэд өгөх зорилгоор 2 гаа өгсөн. Одоо иргэдэд тэрийг эзэмшээд ногоон тижээл гэдгийг тарьж өөрсдөндөө боож авч байна. Энэ ногоон тижээл ч одоо их маш их ашигтай юм. Малдаа их тижээл сайт юм. 2 гаадаа тарьчих чинь 70-80 пирээс авчиж байна. Энэ чинь тэгээд байгалийн хардлан гарахгүй нөхцөлд энэндээ 2 гаа газартаа ногоон тижээл тарьчихад малчин биднэрт бол одоо их ашигтай юм. За манай баг нь 70 гаруй өргөтэй 24 мянган малтай айрыг адуугаараа алдартай ийм баг байгаамаа. Манай баг чинь Улс аймгийн авраг малчид аймгийн мэргэд улсын мэргэн аймгийн алдар туяачтай ийм баг байна. Морныгоо сүүлийг воогоод сан тойрол гаргачаа тэгэл нэг морны бариан дээр хараа сууж яваас сайхан санагддаг штеп. Тэр цэвэр усны адуун бол илүү хурдтай байд юм байлээ. Тэрэн дээр бол. Тэгвэл тэр байнгын тижээл ийм маллага шаарддаг. Булаан байр. Манай Монгол адуул тийм байхгүй шүү дээ. Байгалаараа л тэр хөдөөг зээлүүд явна. Одооний тэр ирлий цустай адуул тэр хизээтэй чонмонлаас унагтайгаа хамгаалж чадахгүй. Бэлчээрээр явж чадчихгүй юм жагаасаа. Мөрөө унаад адуугаа туугаал уургаа өрөөд эсгэрээд явах чинь эр хүний хиймэрстэй. Би өөрөө нэг ирлий морьтой байсан тэрнийг унж үдсэн. Ууланд тамир байхгүй. Байгалийн төсвөр даахгүй. Тэр баашаа хашаантай байгаль тэр уралддаг улсуудтай бол ашигтай л баг. So Монгол адуу бол байгалийн төсвөр чадвар сайтай. Ерөн тэгээ бэлчээрийн мал аж ахуй гэдэг маань ерөөсө хүнтэй ерөөсө тэр байгалийн эмт ургамлуудыг идээ тэр нь махандаа шингээд эргээд хүнээ эмчилж идэг би ангаахын өвдөстэй гэж байна. Тэр дотор хойно бол эми ургамлын хамгийн их иддэг мал байдаг. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Төр засаг, аймаг, сум, багийн цахиргааны зайлшгүй хийх ёстой ариун үүрэг бол хүн ардаан өвчин зовлонгүй эрүүл сарвал байлгах явдал юм. Энэ нүсэр хүнд ажил, мэдлэг, чадвар, туршлага шаардсан үйлсийг бүтээсэн хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Баян агт сумын хувьд анхны хүн эмнэлэг 1928 онд байгуулагджээ. Энэ эмнэлгийг байгуулсан анхны эмч нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Харьяат Ганган хэмээх давг эмч бөгөөд гэрт байрлан морь, тэмээ, үхэр тэргээр явуулын үйлчилгээ үзүүлдэг байсан байна. 1938-аас 1966 онд баг эмчийн салбартай болж Норх, Намжилсүрэн, Цэвэнхүү, Цэрэндорж, Шагдал, Шарв зэрэг баг эмчнэр ахлан ажиллаж байжээ.
Манай сумын эмнэлэг 1928 онд анх байгуулагдсан түүхтэй анхны эмнэлэг үүсгэхдээ бол байрладаг орон байр байхгүй морь тэмээ морин тэргээр явуулын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байгаа. Тэгээ 38 оноос хойш гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг өвчтөе хүндхэн шиг хүнийг гэртээ авчирч имжилдэг болсон түүхтэй байгаа. Тэгээ 38-аас 66 онд манай сумын эмнэлэг бага эмчийн салбар байсан. 1966 онд их эмчийн салбар болж өргөжж одоо эмнэлэг анхны одоо эмнэлэг баригдсан байгаа. Одоо тэнтэй хэвдүүлэн эмчлүүлдэг 3-4 өрөөтэй, хүн төрүүлдэг өрөөтэй, 3 ээлжийн сувилагч, асрагч гэх мэт бага эмч, их эмч гээд нэлээд олон ажилтнтай болж өргөцсөн байдаг. 1966-аас 70 онд анхны их эмчээр энэ Пунцаг гэж эмч ирж ажиллаж байсан. Манай сумын эмнэлгийн бааз суур тэр пүрвжийн эмчийг ажиллаж байхад их хөгжиж, аж ахуйн хувьд ч гэсэн бие дааж одоо мэрэгжлийн хувьд ч гэсэн бас сумдаа хаалга хийдэг гэсэн тийм чадвартай эмч байсан. 87 онд төгсчрээд би сумынхаа эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байсан. Угаасаа хүүхдийн эмч мэрэгжлэр төгссөн. Тэгээ 91 оноос оюун далайн эмч маань шилжиж аваад эрүүл эмнэлгийн эрхлэгч эрүүл мэндийн төвийн дараагаар ажиллаж эхэлсэн. Тэгээ би сумдаа олон жил ажилласан бас надад намайг явуулаагүй бас шалтгаан байдаг. Тэр бол миний аав байгаа. За аав маань юу гэж хэлжсэн гэхээр чи их эмч болчоод сумдаа ингээд ажиллахгүй бол сумын хүмүүст их хэцүү байдгаа. Ялангуяа ахмад настай хүмүүс одоо эмчтэйгээ танилцаад одоо ахмадуудын эрүүл мэндийн талаар тэр эмч аваа мэдлэгтэй болоод ирэхээрээ тэгээд 3-4 жил болоод ингээ яваад өгдгөө. Чи их эмчл болсон юм чинь одоо сумдаа ажил гэж надад загсан. Тэгээ би аавынхаа хэлснээр бас сумдаа хэдэн жил ажиллаж энэ сумын эмнэлгээ сайхан өөдөнд татчихад явъя да гэсэн бодолтой байж байтал аа маань тэгж над загснасаа хойш удалгүй одоо тэнгэрт өвссөн. Тэгээд би аавынхаа захиалсыг биелүүлж сумынхаа эмнэлгийг хөгжүүлэхийн төлөө маш их хүчин чармаалт гаргаж ажилласан. Хүн ардаан эрүүлжүүлэн өвчин эмгэг бүхэнтэй нүүр тулан тэмцэлдэх үүрэг хүлээсэн алтан гартай мэдлэг боловсролтой эмч мэрэгжилтнүүд эрүүл мэндийн салбарынхан зах зээлийн үе буюу нийгмийн байгууллагын шилжилтийн үед баггүй бэрхшээлийг туулжээ. Тэгээд анхадаа ажлын талбайд хаач хахад үнэндээ хэцүү ш. Тэгээд бүхэл үүж эмчгүй үед эмчийн сувилагчгүй сувилагчийн асгчгүй үед асгчийн бүхэл үйл ажиллагааг бол хийж ирсэн дээ. Одоогууд дээр үеч үчилж их байла. Голцоо энэ хүүхдээ ханаад хатгай айгүй их байсан. Сувилагч хүний хамгийн гол хариуцлагагүй хүний амийг л авах чинь хамгийн түрүүнд би тэр судал тариаг л айгүй хичээдэг байсан. За одоо намайг тэр үе жолооч яах чинь хувьдаа машинтай хүн байсангүй. Нэгдлийн 169, эмнэлэг 169-тэй ингээл 269 байсан. Тэгээд би эмнэлгийн тэргийг барьдаг. Тэр үе чинь дуудлага ихтэй өвчин ч бас нэлээ их байсан. Дуудлага болгонд чинь хүний аим талбартай юм явж байгаа юм чинь нэг 17 жил төргний тэр барьсан. Олгоо их гарна, Улган аймгийн төв оруулж өгнө. Энэ одооныхтай адилхан орон нутагтай тэр хагалгаа магалгаа хийдгүй байсан болохоор төв рүү авчрах амжихгүй гэртээ төрөх гээд гэрт нь хүртэл одоо эмчтэйгээ цог гэрт нь төрүүлжээ л шүн чамаагүй одоо дуудлаганд явна. Өвлийн цагталж яхаа хэцүү гэдэг байсан да. Тэр үед чи дулаан гараж гэж байсангүй. Тэрг нь гадаа хон тэгэл шүн гадаж асаана. За намайг 1987 онд анх төгсөд ганцхан цагаан эмнэлэг байсан. Тэгээ нэг халдвартай эмнэлэг байгуулдаг жижигхэн дөрвөлж нэг байшин байсан. Халдвартай өвчтөн хүн өвтүүлдэг. За нэг нь болохоор нэг төрсөн ээжүүдийг одоо төрхөөс өмнө авчирдаг ихийн амрах байр гэдэг ийм 3 байшин л байсан. Хөдөөгийн ядуурлаг, бууруулах хөтөлбөр, дэлхийн 100 олон улсын байгууллага зэрэг одоо энэ доондор байгууллагууд төсөл өчөөд эмнэлгүүд нөгөө халаалтгүй тэр жижигхэн байшингууд халаалтгүй байсан учраас уурын зух бариулаад одоо эмнэлгийн хашаанд худаг бариулаад
Тэгээд ийм ажлуудыг хийхдээ би 300 гаруй сая төгрөгийн төсөл хөтөлбөрөөр санхүүжилт олж авч чадчихсан бас. За одоо бид нарыг төгсөж ирэхэд 80-аад он 90-ад онд бол халдвар төвчин илүү байсан. Тухайлх юм бол цахилгаан менингит гээд байдаг одоо менингококкийн халдвар тэгээд салхин цэцэг тэгээд халдвар төвчнүүд тэгээд энэ ханиа томоонд хэлбэг тохиолддог байсан. За одоо үед бол халдвар тусан өвчин давмгай болсон. Яагаад гэвэл одоо хүмүүс бие хөдөлгөөн багассан, машин тэрэг их ундаг болсон, амтлаг чихэрлэг зүйл их иддэг болсон. Тэгээс хуугаа ажилтаа их болсноос таргалалт илүү нэмэгдсэн, чихрийн шижингээ сахарын өвчин илүү нэмэгдсэн. Намайг төгсж ирэхэд ерөөсөө сахарын өвчтөй хүн байгаагүй. За эмч босны хамгийн гол зүйл бол одоо өвчтөй хүнийг үзэхдээ ганцхан бие махбодын эмчлэх биш, үзэх биш, сэтгэл зүйг нь бас хамт эмчлэх ёстой. Сэтгэл зүйг л ерөөсөө эмчлэхгүй бол хүн эрүүл болдгоо, тухайн өвчин ч идэгддэг. Баягт цомын хүн эмнэлгийн эмч ажилтнууд цаг үеийн хүнс сорилттой төвчээртэй, хариуцлагатай, чин сэтгэлээрээ ажиллан туулж эрүүл энхийн манаанда тууштай зогссон юм. Цаг араан байдгүй, цахилдах хөхөөрөө байдгүй гэсэн үг бий. Өнөөгийн баягт цом эрүүл мэндийн иж бүрэн төвтэй болж, нарийн мэргэжлийн эмч, туршлагатай, дадлагтай боловсон хүчнэр бэхжиж, эмчилгээ сувилгааны орчин үеийн техник төхөөрөмжөөр хангагдаад байна. Суманда шүдний эмчилгээг бас нэвтрүүлж эхэлсэн. Шүдний эмч оронтойгоор ажиллуулж шүдний шаардлагатай тоног төхөөрөмж нэмэлтээр авч одоо шүдний тусламж үйлчилгээ сумар нутагтаа хийж хэрэгжүүлсэн. Мөн эрүүл мэндийн төвийн ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж амбулаторийн 1 болон 2 дугаар байранда урсгал засвар хийсэн. Мөн эрүүл мэндийн төвийн гадна хашааг шинжилсэн. Машин нудлан краш шинээр барьсан. Мөн шаардлагатай гэсэн нөгөө энэ одоо төрхийн шаардлагатай бүх багаж тоног төхөөрөмж, лабораторийн урвалж онцлогоор гэх мэт зүйлүүдийг ер нь шинжилсэн. 92 оноос хойш энэ шаргагийн эмчийг энэ шаргагийнхаа ард түмэнтэй нутаг устайгаа хүү холбоотойгоор 34 дэх жилдээ багийн эмчийн ажлыг хийж байна. Багийн эмч нарт баяр баясгалан ад жаргал сайн сайхан гэвэл ард түмэн дотроо сайхан танил болцсон байдаг, ах дүүгээс илүү болцсон байдаг. Айлуудаар ороод гарахад эргээд уулзах сайхан. Нийт энэ ард иргэдийн бүр анхан шатанд нь очиж үзэж харж яадаг. Уулын мөхөрт байгаа эрүүл мэндийн даатгал төлсөн төлөөгүй хүнтэй нэг бүрчлэн ажиллана. Орчвол хүн дээр орчвол даатгалаа төлсөн үү та гэж суултаа нэрш. Яач болохгүй танил ах дүүгээс нь илүү уулзаж авах хүний чинь үзэж үйлчлэгээ анхны тусламж үзүүлнэ. Одоо тэр багийн эмч гэдэг чинь нүдний эмч, шүдний эмч, хүүхдийн эмч, бис заслын эмч, бүхэл эмчийн анхны мэдгэдэх хүн өндөр байж ээж ер нь мэдрэмжээр л багийнхаа эмчийг хийдэг юм да. За тэгээ энэ сайхан нуурыг би одоо нэг жилд нэг 10-аад тойрно гэж бодоход 33 жил ажиллах ингээ бодоход 240-50 удаа тойрсон байгаа. Явсан километр л хэмжээ хязгааргүй гарна. Зарцуулсан бензин бол зөндөө гарна. Бараг дуудлаганд явах юм өрөөс байдаг байл шүү дээ. Одоо тэгэл морь унжээла, моциклд ундаг байла. Би ч өөрөө унж чадахгүй хань жилтэйгээр моциклтэй явна. Тэгээ дараа нь машинтай болсон одоо юм хөгжил сайхан л байна да. Монголчууд бидэнд хэдэн муу зуршил байдаг. Муу зуршилтайгаан зууралцаар олон 10 жилийг илээлээ. Энэ юу гэвэл бид өөрсдийнхөө эрүүл мэнд, эрүүл байхыг эмнэлгийн байгууллагаас хайгаад байдаг. Гэтэл бидний эрүүлийн өвчин зовлонгүй байх асуудал таны миний гартал байна. Үүний тулд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх болон хоол хүнсний зохистой хэрэглээг ахуй амьдралдаа хэвшил болговол эрүүл сарвал урт удаан наслахын нэгэн чухал боломж юм. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Боловсролын салбарын ажил тухайн орон нутгийн хөгжлийн нэг хэмжүүр байдаг. Хүүхдүүд төрж өссөн нутаг орондоо боловсрох гэгээрх ухааны анхны үсгийг заалгадаг билээ. Ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх, мэдлэг боловсрол олгох, сурах орчин бүрдүүлэх нь орон нутгийн засаг захиргааны зайлшгүй үүрэг юм.
Баян агц сумын баг сургуулийн анхны төгсөлт 1944 онд болж түүнээс хойш 1974 оны хүртэл 30 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд боловсрол эзэмшиж төгсжээ. Боловсролын салбар тэр дундаа баян агц сумын болсон хүчнийг бэлтгэх чиглэлээр гадаадын ихтэй сургуулиудад тодорхой хэмжээний хүүхдүүдийг аймгийн 100% тэтгэлгээр, сумынхын 50% тэтгэлгээр ингээд 50% тэтгэлгээр ингээд өөрсдийн зардлаар ч гэсэн тодорхой хөнгөлөлтөй нөхцлөөр нэлээд олон хүүхдүүдийг сургуульд явуулсан. За энэ нь бол Орчин улбаны улсын бүрээд мал эмнэлгийн чиглэлээр бол баян агц сумаас 2 хүүхэд суралцж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын Шанхай их сургууль гэж сургуульд баян агц сумын 6 хүүхэд суралцж байна. За энэ хүүхдүүд маань бол буцаж ирээд баян агц сумдаа 5 жил хүртэл хугацаанд ажиллах юм гэрээтэйгээр ирж байгаа. Энэ хүүхдүүд бол сум орон нутгад ирж хөгжлийг түүжээлнэ гэж ингэж хардаг. Энэ дээр бол би бас нэлээд багталтай байдаг. За дотоодын сургуульд суралцж байгаа хүүхдүүд бол бас тодорхой тэтгэлгүүдийг дэмжлэг болгож шийдвэрлүүлж ингэж ажиллаж ирсэн. За уулын мэжүүлэх Эрдэнэ төгөлдрийн харьяа техникийн их сургуулийн салбарууд бол баягтаас бол одоо бас 10 гаруй хүүхдүүд суралцж байгаа. Тэр хүүхдүүдийн 1-р курсын сургалтын төлбөрийг бол 100% аймаг дагаад ингээд сургаад явж байгаа. Манай сургууль 1940 онд анх 30 гаруй сурагч 2 багштайгаар сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж 36 жилийн дараа 1976 онд 8 жилийн сургууль болж өргөцсөн. 8 жилийн сургууль болж өргөчөд олон сайхан шинэ мэрэгжлийн багш нар ирж ажиллаж байсан төвхтэй. Ингээ улмаар 2011 онд сумын унган хүү Хөдөлмөрийн Баатар Дондгийн Бямбагийн нэрмжит бол сургууль болж өргөцсөн. 2014 оноос 12 жилийн сургууль болсон. 12 жилийн сургууль болоод 11 дахь удаагийнхаа төгсөлтийг хийх гэж байна. За 2014 оноос хойш 10 удаа эзэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Ингээд бол 7 удаа нь болохоор эхний 5 байранд, 5 удаа нь эхний 3 байранд шалгалсан амжилттайгаар сурагчдаа төгсөж байгаа. 1994 онд ирэхэд бол энэ уртлын одоо баг сургууль гэж байгаа бол одоо төв сургууль маань байсан. Тэгээд технологийн кабинет маань энэ БАМ-ийн байранд би одоо кабинет одоо шинээр байгуулаад тэндээ бол эмэгтэй сурагчдад бол дизайн технологийн хичээл заадаг байсан. Тэгээд өргөтгөл маань сүүлдээ бас цэцэрлэгийн нэг өрөөнд би чинь бас нөгөө кабинет тогтжуулж тэндээ орж исэн. Тэгээ би энэ сургуульд би нэлээд олон тийм сургуулийн орчныг бол тогтжуулж исэн. Тэгээ баг сургуульд чинь гал түл нүглээ галцсан гал түлцсэн байж байна. Одоо энэ сургууль дээрээ суугаад юм хийхлээр одоо хүүтэн нөхцөлж чадахгүй шүнжин гэртээ хараад нөгөө хэдүү хүүхдүүдэд унтуулчаад шүн хичээлийнхээ бэлтгэлийг хийгээл тэгээ ирдэг байлаа. Тэгээ тэр үе чинь одоо хичээлийн эрхлэгчнэр бол маш хатуу шаардлагатай байсан. Бид нар бол консультөө үзүүлээд хичээлийнхээ бэлтгэлийг үзүүлж ижил орохгүй бол хичээлд оруулдаггүй байсан шүү дээ. 19 оноос технологийн олимпиад явагддаг байсан. Энд бол бас би одоо сурагчтай амжилттай тасралтгүй оролцуулж ирсэн. Өөрөө ч олимпиадад оролцож ирсэн. Тэгээ ер нь хүн ажлыг хийхэд сэтгэл мэрэгжлээс илүү сэтгэл дутдсан юм уу гэж би бодоод идэв шүү дээ. Би одоо тэтгэврт гарцсан ч гараад дэлгүүр суугаад худалдагч болсон байхад намайг худалдагчаа гэхгүй багшаа гэж дуудаж хагаад энэ миний одоо өдөр тутам бахархдаг бахархлын юм уу гэж би боддоо шүү. Аймгийн засаг даргын санаачлагаар аймаг даяараа 7 хоног болгоны нэг дэх өдрийг Монгол өв соёлоо хадгалах зорилгоор дээлтэй өдөр болгож зарласантай холбогдуулан манай сургуулийн багш сурагчид одоо 7 хоног болгоны нэг дэх өдөр өөрийн үндэсний дээл болон үндэсний хувцас өмсч сургалтынхаа үйл ажиллагаа хичээл аманд оролцож байгаа. Одоогоос 4 жилийн өмнө манай багш нар сургалтынхаа чанарыг сайжруулахын тулд хичээлийн 40 минутыг маш үр дүнтэй болгоё. Бэлтгэл ажлыг маш сайн бэлдэж оруулъя гэж зорилт тавиад ажилласан. Гэтэл энэ ажил маань энэ хичээлийн жилээс үндэсний хэмжээнд яригдаж одоо хичээлийн 40 минутаа маш сайн болгоё гэж үндэсний хэмжээнд яригдж байгаа нь бол бидний хувьд бол төрүүлж алхаж харсан нэг дэвшилттэй ажил болсон гэж үздэг. Энэний үр дүнд бол яг үндсэн орох цагтаа хичээлээ маш үр дүнтэй орохоор хоцрогдол бол баг гарна. Тэгээд хоцорсныхын дараа нь давтлага өгнө гэдэг ойлголт бол тодорхой хэмжээгээр буурж байна гэдгийг бол бид бас олж харсан.
Бүтээл сэтгэлгээтэй ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх эрхэм зорилготой Баян агт сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон эрхэм зорилгоон нэр төртэй биелүүлсээр байна. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Баян агт сумын хүүхдийн анхны цэцэрлэг 1967 онд их ирээдүйн нэгдлийн төсөв хөрөнгөөр байгуулагджээ. Сургуулийн өмнөх боловсрол олгох Жавхаа цэцэрлэгт багш Маналжов, Жавзан, Тогооч Пүрвжов, Даваасүрэн, Байв нар үр бүтээлтэй ажиллаж цэцэрлэгийн Жавхаалаг сайхан авч явсан байна. 73 оноос 75 он хүртэл манай цэцэрлэгийн байрлал 25 хүүхэд багтахааргүй тийм жижигхэн байранд байдаг гэсэн. Хүүхдийн төлөө фондоор 88 онд энэ 2 давхар энэ байрлал баригдсан юм аа. Тэрнээс хойш 4 бүлэгтэй тэр чинь одоо хичээл хүмүүжлийн ажиллаараа ер нь манайх эхний 8 байранд л явдаг гэсэн шүү дээ. Аймагтаа бол 2 3 дугаар байранд орно. Хүүхдийн хамралтын төлгөө бол аюул сайн биелдэг байсан. Хичээл хүмүүжлийн ажил бол их сайн явагддаг байсан. Биднээсээ ажиллаж явах үед бол хүнд хэцүү байсан. Өөрсдөө төлөө модоо хийн, төсөн мөнгө хэмнэхийн тулд бид ногоо тарьж исэн, мал малж исэн, их хүйтэн байдаг байсан. Өвөл тэгээ пар хөлдөн. Тэгээд өдөр шөнө нойртой нойргүй хонно. Нэгийг бүгдээрээ жижүүрийн их л хэцүү байсан. Тэгээ одоо бол их сайхан болж байна. Тэгэл нөгөөдөө ч унтахгүй би ястаа унтахгүй гэл ингээл тэгэл гүүгээ тарьчин биднээс араас нь явна. Хөвжилтэнд юмнууд зөндөө тохиолдно. Энэ ажилд бол оюунтай багш мянгад долгорсрэн долгоржов гээд долгормаа гээд олон багш нар сайхан ажиллаж амьдарч биднээсээ хөл зэрэгцэн ажиллаж явсан. Манай байгууллага нь 1969 онд байгуулагдсан. Нийт 22 албаагчтай 4 бүлэгтэй мэргэжлийн багшаар 100% хангагдсан. За 100 нүүдлийн бүлгээр 3 багт гарч малчтын хүүхдэд сургалт үйл ажиллагаа олгож байгаа. Тэгээ явуулын багшаар бас 5 настай болон 4 настай хүүхдүүдэд хамруулан ажиллаж байна. Багш нарын донд илтгэлийн уралдаа явагдаад тэгээд Булган аймагта 3 дугаар байранд эзэлсэн ийм амжилттай байна. Мөн STEM сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Багш нар болохоор хүүхдүүдэд дугуйлан хичээллүүлж байна. Тэр нь болохоор хөгжмийн дугуйлан, шатар даамны дугуйлан хичээллүүлж байна. Манай байгууллагын цаашдаа аймгийн тэргүүний цэцэрлэг болохын төлөө манай хамт олон ажиллаж байна. 60-аад жилийн түүхэн замналтай Жавхаа цэцэрлэг өдгөө 20 гаруй багш ажилтнтай байнгын 4 бүлэг, хувилбар сургалтын 6 бүлэгтэйгээр сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Баян агт сум бахархан дуурайх үйлсний нутаг. Баян агтаар өгүүлсэн хөдөлмөрийн баатар Хончин Цэрэн дорж Бямба, барилгачин Давг Самбуу, алдар цуутай генералууд, эрдэмтэн, докторууд, соёл урлаг, спортын гавьяатууд, улс аймаг, сумын аваргууд, хурдан хүлэг, алдар туяачид, хүчит бөхчүүд, эрхийн мэргэн харваачид гээд нэрлэвэл олон арваар тоологдно. Тэд бүгдээрээ сумын сургуулиар дамжиж ажил амьдрал, эрдэм боловсрол, спорт урлагийн замд гарч алдар хүндийн оргилд хүрсэн билээ. Баян агт сум 100 жил. Сум орон нутгийн хөгжил, дэвшил, дэд бүтэц, барилга байгууламж, бүтээн босголт жилээс жилд 10-аас 10 жилд өсөн нэмэгдсээр байдаг. Баян агтчуудын бүтээн босголтын өнөөгийн төвшинг тэртех 100 жил, 50 жилтэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Үүнийг түүх гэрчлэнэ. Сум орон нутгийн амьдралд одоо ямар байгууллага нэмэр болж ирсэн бэ гэхээр өдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр, дэлхийн 100 олон улсын байгууллага гэдэг. За энэ байгууллагууд бол одоо иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх, за иргэдийг зах зээлийн одоо амжиргааны эдийн засаг сургах ийм чиглэлээр бол одоо энэ байгууллагууд бол одоо үндсэндээ гол үүргийг гүйцэтгэсэн. Тэгэхээр 91 оны 1 сард засгийн газрын 20 дугаар тогтоол гэж харсан. За тэгэл бол үндсэндээ нөгөө Оросын монголчуудын үргэлж хэрэгэлдэг бараа ховрдол
Би бол тэр үед бол одоо 2 жил хөдөө аж ахуйн нэгдэл мэрэгжилтэн байлаа. Малачин 3 4 5 дугаар эсхийг харуулсан. За ер нь хөдөөний айлууд бол тэгэл лаан олдох нь ховордол чадaltaй нь олж аваад тэгэл чадал муутай нь бол одоо шууд ташин дотороо хорголон дэм бариад иймэрхүү амьдрал рүү шилжижсэн. Тэгээд 93 онд мал хөвчлөгтаад. Тэгэл одоо яг хөвчл дараал малчид одоо ардын аж ахуйтан болоод бор зүрхээр амьдрахад бол 30 литр бензин 1 хон, 40 литр бензин 1 хон. Тэгэл одоо нэг дүнс уулаан тамхичил 10 төгрөгийн дүнс уулаан тамхичил одоо бүтэ төлгөө хоноо заргадаг. Тийм л одоо зах зээл рүү орсон доо. Бидний сурч хүмүүжж яхад сумын төвд одоо холбооны байшин жоохон захиргаа гэдэг нэг жижиг байшинд байлаа. Намайг тэр бичээж хийж яхад захиргаа нэг жоохон цагаан байшинд одоо сумын клуб гэж жоохон юу барилга байлаа. Холбооны барилга байлаа. Тэгээд ер нь 4 айлын орон сууцтай өөр ерөөсө сумын төвд байр барилга байгаагүй. Тиймэрхүү л хөгжилтэй байлаа. Тус сумын нэгдэлд байрлагч нар ороод автгаа цаг одоо энэ баяг цомд анхны баяг шатаажаала манай ихэрэд нэгдэлд барилгын баригад гэж анх байгуулагдсан үеийн болов нэг 10 дахин эрэхтэй нэг 4 5 эмэгтэй хүн энэ 20 хүрэхгүй л баригад байсан шүү дээ. Барилга баригч нь эргээд харахад сайхан хөдөлмөр шүү дээ. Тоосох юм уу би өндөрлөгч хийж байгаа тэгэл завчдаг байсан шүү дээ хавтайгаа цаг. 6 сараас эхлээл барихад энэ 2 давхар клубээс нь тэгэл 6-7 сарын дотор байсан. Одоо шавар зөөгөөд 8 хувьтай шавар зөөгөл даахгүй 2 гараараа салтантаа хийгээл тэгэл дөнгөж хөл дурцгаа хүүхцгэл 2 тийш говьл юм шавар зүйдэг байсан шүү дээ. Цавцсан бол яг л нэг дурсан юм шиг л мэрэгжилтэн хүн хавар шүү дээ. Тэгэхээр хийхгүй юм гэж байхгүй. Мужаан бол мужаан гэж байхгүй. Шаварсан бол шаварсан гэж байхгүй. Ерөөсөө нэг барилгаа барина өөрснөө дараанка хадаал барилгаа анх суурнаас нь эхлээл яаж зөв барих вэ гэдэг дээр л байгаа шүү дээ. Тэрийг барь дуусгаад улсын гамж төлөөлөгч өгөө тэгээ үнэлгээгээ авчаад зон олонтойгоо хүлээлгэж өгөөж явах хамгийн сайхан мэд юм да. Тэгээ аав маань бас Оросын холбооны улсын Орон бүрэг хотод бас цахилгааны мэргэжлэр төгссөн хүн байсан. Би бас өөрөө уданд амьдсан цахилгааны мэргэжилтэй хүн л дээ. Манай энэ сумч 1995 онд яг сумын 70 жил болох гээд 95 онд нэгдсэн сүлжээнд холбогдож ирсэн. Аливаа улс орон чимээр нэгчин хүчгээр бас хөгжсөн түүх байдгүй юм л да. Их өвлийн хүүтэн чинь нөгөө нэг энэ газар хөлдөг чинь газар чинь тэлж хөлддөг байхгүй. Тэрнийг хэрээл нөгөө тулгуурууд хоорондын зай холдоод ирэхлээр нөгөө утас чинь өөрөө шангарж байгаа тасардаг. Тэгээд л өвлийн хүүтэн чинь нөгөө хүмүүсээ аваад өвлийн хүүтэн чинь осгочих гол тэр тулгуур дээр чинь хөлдөчихгөөл утас шөрмсөөч дийлгээ байгаад л чих мэхээ хөлдөөгөл гараа хөлдөөгөөд л тэгэл одоо ер нь бишгүүл явна л та. Тэгээд хэрвээ тог цахилгаангүй болох юм бол энэ сум орон нутгийн чинь дулааны асуудал маш их хүндэрдэг. Гэхдээ одоо манай сумын төвийн 04-ийн шугам, 022-ийн шугам, 10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ингээд хийгээд өгөөч. Манайх одоо ийм олон жил модон тулгууртай байлаа. Тэглээ инглээ гэсний үндсэн дээр бол одоо бас шинжилж ингэж сайхан дуусгаж байгаадаа би бас их баяртай байдаг шүү дээ. Намайг ажилд орж яхад гудамжны гэрэлтүүлэг гэж нэгч гэрэл байдгүй байсан юм. Би одоо энэ сумын төвийн бүхий л энэ гудамжны гэрэлтүүлгийг бүгднгийн өөрөө гардаж эсэнтэй тэгээд одоо тэгээ ямарваа нэгэн байдлаар энэ орчны чинь бас аюулгүй байдал үрд сайжирч байгаа байхгүй. Энэ нэг сумынхаа энэ гудамжны гэрэлтүүлгийг цаашид бас нэг байнгын нэмэгдүүлээд удам бүрт нь гэрэл тавиад нэг ёстой нэг сум орон нутгаа нэг шүнч гэсэн өдөр шиг юм шиг болгож байгаад нэг байнгын тийм бас бодол байна л та. 1940 онд Баян Ахт суманд радио хүлээн авагч өсгөгч тавигдсан нь харилцаа холбооны эхлэл байлаа. Энд Чогжов гэдэг хүн ажиллаж байжээ. 1953 онд утсан холбоо тавигдаж аймаг хоттой телефон харилцаатай болжээ. 1980 онд холбооны салбарын шинэ байр ашиглалтанд орсноор иргэдэд хүргэх үйлчилгээ сайжирсан байна. Булган аймгийн эс онгоцлог буудлын харьяа Баян Ахт сумын онгоцлог буудлын салбарын эрхлэгч холбооч нар ирж ажиллаад идэвгүй 40 гаруй жил болж байна. За намайг ажиллаж явах хугацаанд Аан 2 онгоц орон нутгийн шуудан одоо хариуцлагатай албан дээр томилогдсон ирж ажилласан. Аан 2 онгоцыг бол анх одоо Баян Ахт суманд одоо холбоотой болсноос би одоо ирж ажилласан. Онгоцны сэнсэнд орох гэж одоо хүүхдүүд их шохорхон. Байнгада тэрний сэнсэнд орж за тэрнээс болж одоо их өвдөж шүү дээ.
Тэр нь онгоцоор одоо явхад бол улсууд ер нь зарим нь одоо их тавьдсан, сандарсан одоо тийм үйл ажиглагддаг байдаг. За тэр өндрийн салхи гэдэг нэг юм байдаг. За тэр үл ер нь одоо ер нь их божигнуулна л да. Тэгээд урагшаагаа суушгүй. Аа 2 онгоц нэг улсууд нэг тавьдж бойлж одоо хаашаа гагүйг нэг хойно руугаа гүхтэй зэрэг чинь яхан бас нэг тэнцвэр алддаг. Зах зээлийн үед Аа 2 онгоц маань орон нутгийн одоо нийслэг үйлдэхэ болоод байгаль хамгаалах ажилд 21 жил ажиллаад одоо дүүгээ өндөр настай тэтгэвртэй гараад хантайгаа хоёлаа ажиллаж амьдарч байна. Баян агчууд 1987 онд орбитын нэвтрүүлэг, 1991 оноос Монголын үндэсний телевиз, 2007 оноос 6 сувгийн нэвтрүүлэг үздэг болжээ. 2008 онд Үүрэн холбооны анхны үйлчилгээ эхэлсэн байна. Үүрэн холбооны сүлжээний асуудлуудыг одоо нэлээдгүй анхаарч ажилладаг байсан. Одоогийн байдлаар бол ямар ч гэсэн Баягт сумын 5 баг маань бол одоо ямар ч асуудалгүйгээр сүлжээ ингэж ордог, барьдаг болсон. Одоо шарга баг л үлдэж байгаа. Шарга баг бол энэ жилээс тодорхой ажлуудын хөөцөлтөд улсын төсөвдөр суулгах чиглэлийн ажлуудыг бид хийгээ явж байгаа. Инхээр зэрэг бол харилцаа холбооны хувьд бол бид нараас нэг дэвшил гараад арай өөр төвшөнд очно гэж ингэж харж байгаа. Зогсолтгүй эргэх цаг хугацааны эргүүлэг дор баян агтчууд энэ сайхан нутагтан ажид өрсөөр нутаг орныхон хөгжил, дэвшил, бүтээн босголт, хүн зооныхон ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлсөөр явна. Баян агт сум 100 жил. Агдын цэнхэр нутагт айраг цагаад илгэрсэн цагаар баян агтчууд сум байгуулагдсныхаа 100 жилийн түүхэн өдөртөг өн золгож байна. Баян агт сум 308 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Уул ус ургамал ногоож игдэрсэн тэгш сайхан нутагт ихэр хоёр агт уул дүн хийж, шарга цэгээний холбоо нуур цэлэлцэн хараа булааж, сэтгэл догдлуулах хануй сэлэнгийн бэлчир, хануй балиг болон хануй цагаан голын бэлчир зэрэг үцгэлэн төгс газрууд, намнан, дулаан хаан, баян зүрх, баян хайрхан, сүүж, бүрхээр зэрэг өндөр сүрлэг уулас энэ нутгийн жавхаа юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараах нь бол энэ бурхан шашнаа зүтгэх эрх чөлөө одоо нээгдснээр бид нэр анх дашдын дуула дахиж байсан. Тэр үед одоо 4 гэлэн гэрчлүүд одоо байсан. Эзээ хойно одоо 2008 онд одоо энэ баян агт уулын тахилгын судар олдож одоо хов иргэд маань тагсны дараа одоо төрийн тахилгатай болоод манай үеийн төгсөгчид одоо уламжил болгон ивент гэж нутаг орноо тагтгаа. Баян агт сум бол бас галтуулын одоо үлдэц олонтой. Одоо энэ манай баян агт уулч одоо орой дээр нууртай хүйс мандлын галтуул гэж бас байна. За энэ цагаан агтын баруун суганд одоо өвөл заримдаа уур савсч идэг. Манай хадмыг чинь 95 онд анхны мянгат болоод хөдөө аж ахуйн сайд, Нямбал санфуус сайд ирээд манай булганы 3 мянгат төрөөд баяр хийж мэжээ л. Дээр үчи болно. Нэг хонь өгсөн чил аах давна. Нэг хонь алга болчил төлдөг байлаа. Дээр үчи бол захиргаалт үчи хэцүү байсан шүү дээ малчиж. Залуу малчтад одоо ер нь малаа ер нь чанаржуулах хэрэгтэй. Олон малын тооны хэрэггүй. Чанартай мал хэрэгтэй юм байна. Бараг малчтай уул уурхаа гэжсэн зур малчтай залуу малчтай дэмжиж чинь дээр юм гэж боддоо шүү дээ. Нахыг гаргаж, ноолыг гаргаж, ноосыг гаргаж, бүх юмыг гаргах. Энэ дууг нь шинэ амьдрал гэд нэгдэл байсан, байгуулагдж байсан юм дээ. Сүүлд их ирээдүйн нэгдэлтэй нийлж байсан гэсэн. Тэрний хийж барьжсэн шохон баю маю гэл янз бүрийн юмнууд нь одоо хүртэл байдаг л юм. Одоо сүүлийн үед нэг газар өвс ногоо жаахан тааруу ургадаг болоод ер нь тэгээд ногоон тэгжидэг л нэг голчилж явах шиг дээ. За одоо ан амтэн ч одоо бугсаага бол их өссөн юм байна доо. Ер нь их ховдсон байсан. Одоо бол ер нь 10 улганд л бугсаага харагдаж байх юм. Энэ манай энэ өмнөдөө аваагчсан тайруулаад манай ард түмэн өөрөө хувийнхаа одоо анчсаар үхрээр одоо газар хагалж тариа их тариад
тэрүүгээр амьдарч ирсэн юм байлээ. Тэгэхээр бид нар газар тариалантай холбоотой энэ уул усаа аргаж ирсэн гэдгээр тэн дээрээс би бас мэдэрч одоо яах вэ бид нар одоо энэ их сайхан баян одоо их олон малтай одоо амьдрал сайжирсан энэ үед энэ уул усаа бол улам сайхан одоо дахиж хайрлаж тэр нэг байгаль талаас нь одоо их бодох хэрэгтэй болсон гэж би одоо дүү нартаа захиж хэлэх байна. Тэр байгаль талаас нь гэдэг нь яг ан амьтан ургамал хад ус чулуу мод одоо бүгдийг хамгаалах ийм л хэмжээнд одоо ажил зохиож өөрснөө дотроо одоо бодож шүтэж одоо энэ ууландаа бас өөрийнхөө сансан бодлыг хэлж яхад бол болох талтай ийм сайхан уул юм аа гэж одоо ингэж бодож явдсан шүү дээ. Манай энэ Баян зүрх баг бол бас хадлан тариа нэвлэгийн одоо ингээд уруудаад хавцгаатын хүндийгээд газар тариалангийн удахтай балгийн их гээд энэ дээшигээ болохоор баруухан талдаа хадлангийн сайхан бас талбай урах зариун тийм сайхан утаг хангай ер нь тийм сайхан утаг байна. Тэгээ одоо манай энэ хавьч одоо Баян зүрх хайрхан гэдэг энэ сайхан том хайрхан хөх манхуу уул маань байна их сайхан одоо бид үүдээ манай багийн одоо бүхэл ард түмний шүтэж явдаг хайрхан байна. Би ч одоо мордуулах гал тэгээд хийж тийшээ холын зам тавьж уралдах одоо би хөхманхуу ууландаа их залбирдаг хүнтэй. Тэгээ би ч одоо хүүхэд өсөөд яасан болоо дан нөхөд тэргээд нүүлдэг байлаа. Одоо ерөөсө автор хийсээ би. Алмалдаа сумын алдартмалдаа аварга малчин болсон биш. Одоо ч гэсэн чаргийнхаа хойтол аварч чад гаагийнхаа энэ гаалан бол түүхтэй алттай. Тийм үү. Маар бол одоо үеийн харваагаасаа л уйж эхэлсэн. Энэ унсан хүүхдүүд одоо 50 гарчаад байна унжсэн хүүхдүүд. Энэ хавийн хитэн суманд бол 50-аа 90 төрүүл үзүүлжсэн да баягт бол эддэм их үтсэд. Хамгийн анх алт медаль энэ одоо манай хонгороос авч ялаа шүү дээ. Манай сумын мөрч аймагт ч төрүүлнэ. 90 төрүүлд юм да баягт юмэд. Миний хамгийн хайрцаг 2 хонгор байсан. Төлсөх дуу 2. Янзын адилхан. Би өөрөө морин дэх дуртай тэгээд морих үйдэг тэгээ бүгд маа доораагаад одоо маар уяалах юм да. Одоо манай нутагч хожир устай, нарийн өвстэй мал хойд харгалдаг. Мал хойд сайхан харгалдаг тийм сайхан газар та. Мал төлөвлөж тэгэл өглөөр өдөр шөнөгүй сайн аргуул ажиллаж шээ. Тэгээ мал бол одоо өдний зэрэгтэй амжилтанд төрсөнтэй л багттай юм да. Ханууын гол сэлэнг мөрний дунд орших ариун дагшин газар нутагт хүн төрлөختөн үүсэж хөгжсөн гэсэн таамаглал эрдэмтдийн дунд байдаг гэдэг. Ямар боловч хүй нэгдлийн чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг илтгэсэн оромж, суурин үйлдвэрлэлийн ул мөрийг нотлох дурсгалт газрууд энэ нутагт бий. Хөрмний хадны зураг, халтрын голын буган хөшөө, хэрэгсүүр, шивээ тулааны цогцлбор болон бусад түүх соёлын үнэт дурсгалууд хүрэл болон төмөр зэвсгийн үе, уйгрын үеийн нүүдэлчин монголчууд нутаглаж, соёл иргэншлийн нэгэн үеийг туулсан нь өнөө бидэнд үлдэжээ. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. За манай Баян агт сумын соёлын төв бол 1940 онд анх Улаан болон нэртэй байгуулагдсан. Соёлын төв нь 5 оронтой болоод ажиллаж байгаа. За номын санч, дуу хөгжигийн багш, соёлын үеийн ажилтан, за үйлчлэгч гэсэн 5 оронтой ажиллаж байна. За соёлын үеийн чиглэлээр бол шагаан арваагаар манай хүүхдүүд маань давхар хичээлж байна. За номын сан маань танхимаар болон гэрээр хүмүүст үйлчилж ажиллаж байна. Морин хуурын сургалтыг өөрийнхөө сургалтын дээр нэмж хичээллүүлж ойтой холбоотой эхэлсэн байгаа. Мөн аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу амьд хөгжмийн сургалтыг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Орон нутгийн судлах танхим дээрээ бол виртуал музей ажиллах зорилттой байгаа. Манай Баян агт сум улсын хамгаалтанд нэг дурсгалтай тэр маань Шарга багийн нутаг дээр оршдог шивээ тулааны цогцлбор гэж сайхан цогцлбор дурсгал байгаа. Манай эртний өмнөх 6-аас 8 дугаар зууны үеийн түүхийг сайхан хадгалж шингээсэн ийм цогцлбор дурсгал байгаа. Түүний маань одоо эд зүйл нь манай соёлын төв дээр хадгалагддаг.
Баягцсан Шаргавагийн нутагт байдаг энэ Шивэт улаан гэдэг дурсгал бол уулын орой дээр байдаг. Шивэт улаан гэдэг улаан чулуун хаттай 64 тамгатай хөшөө бол тэнд байсан байна. За тэр тамган дээр бол буйлан тамга, за хайруулан тамга, онгин тамга, олон төрлийн тамгууд, Яхлагарамгийн тамга байна. За Геданы тамгнууч байна, Туурай хайтай тамгач байна. За тэгээд тэр буйлан тамганы олон хэлбэрүүд мөн тахлын байгууламжийн төв үсэг тэр 8 талтын дотор малтаж үзэхэд бол бүтэн одоо шалаараа яг газрынхаа хад чулуун хөрсөн дээр бол одоо битүү шатаасан нүүрсний орон бол модны нүүрсний орнууд илэрсэн. За газар нутгийн хувьд бол энэ бол яг одоо 3 гол нийлж байгаа уулзуур бэлчээр газар. За тийм учраас бол энэ бас олон түмэн цуглах улс өр нэгдэлтэй байхын бэлэгдэл болсон байна. Дээрээс нь 64 тамгатай хөшөөний нэг талд нь тамгатай бус талд нь бол тамга өрөөсөө байдгүй, бичээс бас байхгүй. За мөн асан чулууны өмнө ил байсан асан чулууны одоо хан уян дээр бол одоо бас Ашиновгийн тамга байдаг. Ашиновын Ширховгийн одоо ямархуу үүрэг зориулттай хэр хэмжээний төвшний байсан гэж үзэж ийсэн нь бол эндээс харагдаж байна. За Булган аймгийн хамгаалтанд бол 2 дурсгал байгаа. Нэг нь Халтар багийн Халтрын бугуун жилийн хөшөө. За нөгөөх нь болохоор Шарга багийн нутаг дэвсгэр дээр оршдог цагаан оломны бугуун жилийн хөшөө маань аймгийн хамгаалтанд оршдог. Сумын хамгаалтанд нийтдээ 19 дурсгал байгаа. Манай Дулаан хаан багийн нутаг дэвсгэр дээр бол Чингисийн тамга таад гээд зосон тамгат улаан тийм дүрсэл бүхий тамга байгаа. Хуучуулын хэлж ярьдгаар бол Чингис хаан одоо үүгээр дайрж өнгөрөхдөө тамга дараад явсан гэсэн тийм хуучны яриа байдаг. За мөн манай Халтрын бугуун жилийн хөшөөг бол Чингис хааны тогооны тулга буюу 3 хөшөө байдаг. Тэр нь бол тоогоо тулга хийж тулж агаад тэгээд орхиод явсан гэсэн бас тийм түүх байдаг. Энэ модон гүрч бол одоо 1955 оны орчим баригдсан. Тэгээ одоо тэр үе юугаар яаж ярьсан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайнд дуусаад манайхан Жинхэнэ улсуудаа чөлөөлөх дайнд яваад тэгээд яг ер нь бол одоо энийг Монгол хүн баригмаа хятад одоо тийм чөлөөлөх дайнаар олзлогсон олзны хятад зэрэг үед барьсан л гэсэн ийм л төвхтэй юм байна. За баян агт бол одоо энэ манай Монгол орн бол одоо ургамлын хувьд бол гайхамшигтай. Малуул ер нь 600 гаруй төрлийн ургамал иддэг. Тийм учраас Монголын мал ирүүлгээд одоо гадаадын яг Эрдэнэт нь мэрэгдэж чи Монголын малын одоо энэ идэж байгаа бэлчээр идэж байгаа ургамлаар нь аягүй хөндөр өмнөж шít зан хүж ургасан байна. Одоо Булган аймгийн 16 сумд л хаач ургаагүй тэр зан хүж. Энэ Баягт сумын газар нутагт хэсгэн газар ургаж байна. Тэ. За тэр байлиг гэдэг тэр хорт тавдрын эсрэг хотоодны шарх дотоод 5 цул сав эрхтэнд үйлчдэг балиг мод бол хаач байхгүй. Одоо балиг гэдэг энэ балигын голдол байна, урд ард нь байна. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Баян агтынхны 9 гайхамшигын нэг хануун аршаан. Халахын өндөр гэгээний тань жарв найлсан 108 аршаан. Эрт дээр үед харзан дэнжийн аршаан, Нарангийн булгийн аршаан гэж нэрлэж байгаад сүүлийн үед хануун гэсэн нэрээрээ улс даяар алдаршжээ. Эрдэмтэн судлаачдын тодорхойлсноор галтуулын дэлбэрэлтээр үүссэн халуун хайлмаг чулуулгын дундуур урсан эрдэс болон химийн бодисуудыг өөртөө нишингийн гарч ирдэг энэ аршаан ус олон зууны турш зон олноо элдэг өвчнөөс хамгаалan илааршуулан эдгээсээр эдүүгээ хүрчээ. Агтын сайхан нутагт жилээс жилд амьдрал ахуйн сайжирч, ажил үйлээс ундарч, бүтээн босголт үргэлжилсээр. Ер нь төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах, за малчтад үндсэн хуулийн дагуу мал сүрэг үндэсний баялаг мөн төрийн хамгаалтанд байна гэсэн заалт байдаг. Энэ хүрээнд бол бид нар бас байгалийн гамшиг тохиолдсон үед нь хэрхэн яаж ажиллах уу гэдэг тал дээр бол бас нэлээдгүй ажлуудыг зохион байгуулж ингэж хамтарч ажиллаж байлаа. Бид ер нь бол аялал жуулчлал хүчихэд хамгийн гол юм бол зам.
сая засгийн газрын уралдаанаарч тэр өнгөрсөн аймгийн иргэдийн төлөөлөгчтэй уралдаанаарч тэр дар бандах төлөөлөгчдийн одоо хамтраад хоёулын ер нь Баягт сум руугаа ямар ч ихний ээлжинд замын ажлыг эхлүүлээ. Зурагч тэжүүгийн ажлыг хийх мөнгө 450 сая төгрөгийг тусгая гэдэг байдлаар ажилласан. За энийгээ ч битээр бас тусгаж чадсан. Эдийн засгийн хөгжлийн яамд бол ер нь аялал жуулчлалын зам гэдэг зам бол Булган аймгийн мэрэгэн хөтлөөс сайхан сум, за сайхан сум орох зам ихний ээлжинд баригдана 90 км зам. За Ирээний урхагаас цаашаа Баягт сумын хануу хүрээр гараад Өлжитөөс хойш Аршаант явж байгаа чиглэлийн замтай холбогдох ийм аялал жуулчлалын нэртэй зам бол баригдах боломж нөхцөл бололцоо бүрдэж байгаа гэж ингэж харж байгаа. 1991 онд Засаг даргын тамгын газрын ажилтнаар ороход бол жижигхэн хүүхэн цагаан байшинд бол анх орж исэн. Тэрнээс ойлгуулбал манай сумын дэд бүтэц нийтдэггүй хөгжиж Засаг даргын тамгын газар маань шинээр баригдан энэ барилга байгууламж ашиглалтанд орсноор ажилчдын 5 дахьтай ажиллах нөхцөл бол бүрэн бүрдсэн гэж миний бодлоор бол боддгоо. Архивын талаар бол одоо ард иргэдтэй бол авалгааг олгож ард иргэдийн амьдралд бол тэтгэвэр тэтгэмжинд ороход нь нэлээдгүй тус юм болдогд нь бол ажиллаараа бол бахархаж явдаг. Тухайн архив нь 1992 оноос эхлэн байгуулагдаж одоо Засаг даргын тамгын газрын баримтууд нийт 800 гаруй баримт бичгийг хадгалан тухайн баримт бичгээс холбогдох одоо материалуудыг ард иргэдтэй одоо лавшгаа өгөн ажиллаж байгаа. Аливаа төв суурин газар амьдралын чанарын гол зүйлс бол дэд бүтц байдаг. За төрийн 5 байгууллагын дөрөв нь насжилт багтай болон шин байртай болж ард иргэд хүүхдүүдтэй гэрийн үйлчлэгийг үзүүлж байна. За 2019 оноос төвийн нэгдсэн халаалт цэвэр усны даралтад самхаг за цэвэрлэх байгууламж ариутгах татваргын шугамтай болж төрийн байгууллагууд зарим аж ахуйн нэгжүүд холбогдоод байна. За энэ жилээс мөн айл өрхөд холбогдож эхэлж байна. Анх сумын ард иргэдийн хандив хамтын хүчээр босгож байсан уурхаагаас сумын төв хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинжлэх, за сумын айл өрхүүдийн цахилгааны шугамыг төмөр бетон тулгуур болон сип кабелтэй болгох ажил хийгдсээр байна. За одоо сүүлд малчт маань Нодлонгоос эхлээд засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ оршоо хөдлөн гэж өрнөж байгаа. Энэ бол малчт бас их хэрэгтэй юм байгаа. Хоорондоо санаа бодол нийлсэн хадлан дарааны чиглэлээр дээгнэг тоног төхөөрөмж авсан улсууд байлаа. За нэг өөрөө ганцаараа дангаараа ч юм уу ганц нэг айлаараа хадлангаа бэлтгэхэд нэг сар мар явдаг байсан бол хоорондоо хорьсноор ерөөсөө нэг хадлангаа нэг 2-3 хоногийн дотор 4-5 хоногийн дотор аваад хөдөлмөр нь маш их хөнгөвчлөн нэг нэгэндээ тустай дэмтэй тэрнийхээ үүднээс малчт маань хоорондоо ярьж хөөрнө, жаргал зовлонгоо хуваалцсан, туршлага мөрчилгаа солилцсон маш их өгөөжтэй болсон. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Бахархан дуурайх үйлстэй өвөг дээдсийнхэн ажил хөдөлмөр хичээл зүтгэлийг үе үеийн залуус буухаалан авч нэр төртэйгээр үргэлжлүүлж явна. Залуус Ахмад үеэсээ суралцаж тэднийхэн амжилт бүтээлийг арвижуулж алдар гавьяагийн мөнхлөн Баян агтынхан гэсэн нэрийг Монголын түүхнэн бичилцэж байна. Би ч одоо аваасаа эсвэл манай аавыг Пүрбазрын сангисан гэдэг релиз магталтай байхад аймгийн 3 удаагийн авраг малчин хийсэн, сумын 6 удаагийн авраг малчин хийсэн. Одоо улсдал дутсан да тэгээ аав маань одоо ир хүрлээ. Би ч 2021 онд сумын сайн малчин боллоо. Эдэн малтаг өөцөлдөл явж үйл жаргал. Би ч одоо үнээ сан, гүгээ сан ер нь ажил бүхнийг хийндээ. Малаал дагуул амд остондоо тэгээд залуучууд одоо төв газар бараадаа л зүхтаад байх юм. Энэ сайхан байгаль, энэ сайхан нутагтаа би ихээр дээ. Манай авч одоо анх энэ нутагт хамгийн анхны халдсан бухыг ингээдээ савчирч тавьжээ. Сүү ер нь нэг 5-8 литр гарна. Мах бол нэг гүйтсэн шар бол нэг 270-80 даттын да. Мал харга ажиллагаа үйл ажиллагаа бол анх Хөлмөрийн Баатар өвгөө Ямбаабаатар гэдэг хүнээс анхны залгамжийг л авч байлаа. Өвөө маань ажилсаг хөлмөрч
жилдээ 10 гаруй 14 5 удаа нүүдэл хийж малаа аль болохоор сорлог өвсөлттэй газар явж идэг. Жилдээ 2 удаа мал төлөвлөж дохоо үедээ хамгийн том амжилтыг улстай гаргасан гэдгээрээ Хөдөлмөрийн Баатар 1981 онд болсон байдаг. За ерөнхийдөө тарган мал тал бүрийн ашигтай гэж ярьдаг. Тарган мал тал бүрийн ашиг байдгийн учир нь тарган малын үр төлөв том гардаг, эрүүл гардаг. Ихэнх жилвтэй болохоор ажиллагаа хамгаалга бага байдаг. Ямаагт бол ноолуур сайтай байх шийдэ. Ерөөсөө аль болохоор малыг махан тарган сайхвал хэрэгтэй гэж дохоо намайг хүүхэд байхад зөвлөдөг байсан. Ганцхан малчин гэхгүй ерөөсөө бүх салбарт л ухаалаг байх хэрэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй, ярхаа байх хэрэгтэй. Гол нь хөдөлмөрч явах хэрэгтэй. Бусдаа тус дэмтэй явах хэрэгтэй. Олонтойгоо нутгийн олныхонтой тэр бүхний ордонд нутаг олных маань ихтэй боломж хэрээрээ их тус болсон. Малчны гэр бүл төрсөн. Тэгээд насаараа малаа малж амьдч явна да. Тэгээд нэг хавар эртхэн ногоо цагаан идэл төл малаа сайхан боожуулаад авцсан байхад бол тэр одоо малч гэж агуулдаг шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед бол ер нь хамгийн их анхаарах юм ч одоо үүс тижэл ер нь бол бас отор нүүдэл ихэлдэ жилийн дөрвөлөөр мал салахгүй нуурын зах манай нуурч одоо хужир устай. Тийм баягт цум ер нь ганц хужир устай нуур шүү дээ. Тэгээд хүүхэд багт бид нар бас тэгж боддог байсан юм байна. Манай баягт ч та агтлаггээд их тэгээд адуу ихтэй манай сумч нэг өдийн хүртлэг өвчин юм тусахгүй байдаг найрагны уян ч юм гэж боддоо шүү дээ. Би 1987 онд 8 төгсөж илгээлт эзэн авч нутагтаа илгээлт эзнэр гарч нэгдлийн адуу малж амьдралынхаа гарааг эхэлсэн. За мал маллах бол бидний өвгдөөсөөс уламжлагдсан ирсэн ер нь амьдралын амтыг мэдрэх ёс суртахууны хүмүүжүүлэхэд ер нь мал аж ахуйн мал маллах бол ер нь нэлээ онцгой нөлөөлөл үзүүлдэг юм уу гэж би боддیں۔ Манай аав ер нь насаараа мал адуун зүрэг дагнаж малж исэн болохоор тэр үе тэгэл ер нь адуунд их хайртай та. 7 настайгаас би яг хурдны морины нуруунд дээр гарч унж исэн. Тэрс манай Шарга багийн Агваны бат сайхан ингээд ах юм аа нэг хөхтөлтэй цавдар азар байсан. Тэр одоо үнэхээр одоо намайг морь унуулж сургасан тийм адуу идэг. Хөдөөрөө яаруулдаг ганц амтэн ч морь байхгүй. Би энэ морины очиж тэгж нуруунд дээр нь гарч салхи татуулж тавхиж тийм ээ. Тэр эзгүй хээр сайхан тал дээр дураараа ингээд шуугж ингээл хамгийн сайхан. Тэр энэ морины сайхан үнэр тийм ээ. Тэгээ наадмын урд орой одоо морио идүүлчгээд тэр тэнгэр өөдөө ингээд од хараад тэр олон оддыг харангаа тэр адууны үүсэх янцгаа тэр олон адууны одоо үүс идж байгаа чимээ энийг сонсоод ивж байхад бол одоо үнэхээр одоо дэлхийн нийт улс орноос бол энүүгээрээ л ондоорч ялгах байх. Монгол хүний одоо ген хамгийн том адууны ген хүний ген хоёр ч одоо үнэхээр ахин давтагддгүй зүйл гэдэг шүү дээ тийм ээ. Ихэр хоёр их бага агт уулын дунд эртний тахилгат шиир буюу даштиндв хайрхан сүндэрлэн. Өвөг дээдэс шиир уулыг нутгийнхаа хамаг буян хишгийг гадагш алдхаас хамгаалж байдаг гэж шүтэн биширч номын даллаг аван даштиндв хэмээх бэлэг дэмбэрэлтэй нэрээр өргөмжилжээ. Баян агт сумын баг болон өөр өөрийн тахиж шүтдэг хайрхантай бөгөөд хамгийн сүүлд Шарга багт байдаг даштиндв хайрхнаа тагснаар их тахилгын үе өндөрлөдөг. Бид бүхэн жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 8-нд уул овоогоо тахиж улс савдгаа харагдаж эхэлдэг. За шинийн 8-ны өдөр бол баян агт уулынхаа их овоог тахидаг уламжлалтай сумын маань төрийн тахилгатай ийм хайрхан овоо байгаа. За ингээд цаашлаад баян зүрх, баян хайрхан Дулаан хаан, Халтар, Шарга багийнхаа уул хайрхтыг овоог тахидаг ийм уламжлалтай. Тэгээд нутгийн зам олон минь тухайн жилдээ элэг бүтэн эрүүл инх за уул ус маань сайхан хурд хүнстэй элбэг дэлбэг ногоо цагаатай байхыг илэгдэж бас ингээ уул овоогоо харагддаг уламжлалтай юм аа. Одоо бурхны ном өөрөө агуу хүчтэй юм л да. Хэлэх төдийд юм уу, бодох төдийд бас аюул ослоос аварна гэсэн ч байдаг. Хэрвээ одоо бурхан маань мэгзэм тарин тогтоолыг тоолоод тоонд нь өрнө гэж байдаг тийм ээ. За тэрэнд нь өрөх юм бол тэр хүнд нь сайхан эрд чадлан сайхан суугаад за тэгээ аюул ослоос
өөрийгөө болоод өөрөө л бусдыг бас хамгаалаад явах тийм сайхан хүчтэй. Дээр үеэсээ бол баян цагаа ах дуулаа тагчаад тэнцэнээсээ шууд буугаад даштэндөө хайрханараа хаалтын уншлаг гэж тахилгаа хийдэг байсан гэсэн. За тэгээ одоо бол ингээд 6 багтаа тагчаад хамгийн сүүлд нь даштэндөө хайрханараа хаалт овооныхоо жилийнхээ одоо лус савдгийг аргад тахих. За хурмороо гоох, за ган зуудгүй байх, одоо ард түмэндээ аль сайхан ээлтэй байхын тухайд бол ингээ уул усаа аргадаад тагдаг юм аа. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Энэ нутгийн зан олон эртнээс улбаалан шашин номонд сүсэглэн ирсэн юм. 1798 онд Баян зүрх уулын өвөр балгийн голын хөвөөнд балгийн хүрээ хийд байгуулагдсан бол 1821 онд цагаан агт уулын өвөрт нарангийн хүрээний их суурь тавигджээ. Энэ хоёр хүрээ хийдэд олон арван лам нар төмөн олныхон тусын тулд ном хурж, гүн ухаан, зурхай, оточ марамбын тусгаалсан сургалтууд явуулдаг байжээ. Агт нутгийн сүсэгтэн олны өглөг дэмжилгээр 2006 онд Агран барвжаалан хийд байгуулагдаж өнөө хүртэл шашин номын үйл ажиллагаа явуулж байна. Хийд маань одоо гол шүтэн сахиус маань гэвэл одоо Балдан лам сахиусаа шүтдэг. За 2013 онд Балдан лам сахиусаа нутгийнхаа бас ард иргэдийн тусалцаатайгаар хийдтэй залсан байдаг. Хийдийг маань тойруулаад хүмүүс сүсэгтэй ол маань өв дээдсийн одоо гэгэнд дурсал зориулж бас 21 бод цагаан суургаар хийдэд тойруулж бас гараа хийсэн байдаг. Шашин номын хэрэгтэй суврагыг газрын сувд хэмээн нэрлэдэг. Баян агтынхан 2013 онд 21 цагаан бод сувраг бүтээж Баян агт уулын шүтэн Балдан лам бурхнаа залжээ. Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Их хэрэг дөрөв тэмүүлсэн өнгөрсөн зууны нөр их үйлс, хөдөлмөр бүтээл, бэрхшээлийг даван туулсан төвчээр хатуужил, баяр баясгал, бүтээн босголт, ахуй амьдралын өөдлөн дээшлэл. Энэ бол түүх. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүмүүсийн түүх. Энэ түүхийг үе үеийн баян агтчууд бичилцлээ. Гэрийн цуулган мод гэдгийг уурлаасаа өвүүлж аваад 2 дахь үед нь өвүүлж авсан. Одоо буурлахын буйнд би 30 жил болж тээ нэг ингэж татаад дороод улуунцал даргаар нь ингэж хийгээд. Yani 30 жил ихэд хамгийн урт нь би 2 м эртэл уун хийж өгсөн дээ. Цуулбар гэдэг юм чинь одоо ерөнхийдөө улуунцал одоо ер нь байхгүй болсон дөө. Сундуу дотор ганцхан биел хийж явах шиг үнийг. Нэг мод зүгээр унгаагаа цуулахад сайхан ширхтэн мод тарахад бүтэн гэр юм мод гарна шүү дээ. Энэ цуулбар гэдэг нь чинь ховор олдохгүй. Нэг хүн надаас нэг хан авахд бүр доотлол нь 20 жилийн баталгаа шүү дээ. Ер нь яг би ихтэй гэрийн модыг будаж юм барьж өгдөг. Чандрын баталгаа цагаанаараа байх хэрэгтэй. За 2009 онд хантайгаа гэр бүл болоод Баягт суманд ирж суурьшсан. Одоогоор Баягт сумынхаа ахуй үйлчлэгээний байранд зөөлөн оюутны чиглэлээр бүх төрлийн үйлчлэгээ явуулаад ажиллаад байж байгаа. Би ч одоо нөгөө өөрөө багаасаа ойч идэх сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд манай эмээ их уран хүн байсан. Булган аймгийн Баягт сумын Дулаан хаан багийн гаралтай хүн Уран Бадам гэд хүн байсан. За тэгээд энэ мэргэжлэрээ ажиллаад соёлын бие бус үеийг тээж хадгалж үргэлжлүүлж явж байгаагаараа бахархдаг. Соёлын төвд нэг жил гарan байрлаж урлагийн хувцснуудыг одоо хүүхдүүд нэхэд Монгол бүжгийн хувцас тэгээ соёлын төвдөө хөтлөгч хувцас гэд хийж өгч ингэж хамтарч ажиллаж байсан. Хүний бие таарсан гоё дээл хувцас хийгээд бүтээж гаргаад хүнд нь өмсүүлээд бэлэн болгоод ингээд харахаараа аюу гой надад бахархалтай санагддаг. За 2019 онд Сумынхан баяр наадмаар анх сур харваж их сур гэд том гэр бүл рүү орж илээ. Тэгээд би ч одоо айхтар том төвхтөн шүү дээ. 40 суманд одоо 40 алдсан, 40 саруулсан гэх юм уу. Ганц ч оноогүй бар. Ингээ 3 дахь Сумынхан наадмыг дуусгаж ирсэн. Нилээн бэлтгэл хийж агаад Сумынхан баяр наадамд
анх удаа харваад төрүүлсэн байдیں۔ Тэгээд 20 онд анх улсын аврагт харваад 1200-гаад харваал. Тэгэл тэн дотор явж байхдаа л одоо ер нь ямар төрлийн нумаар дийлэнх мэрэгчүүл маань харвж байна. За энэ нуманд ер нь ямар материал ордог ингээд судалгаа хийж чад 21 оноос одоо анхан буюу сургалтын нумаа хийж эхэлсэн. Тэгээ одоо эхнэр маань манай хүүхдүүд гээл одоо бид нар чи гэр бүлээрэл нум сумаа хийж байна. Тэгээ эхнэр бол одоо энэ артлын он одоо жоохон нарийн ажлуудыг манай хүн хийн. Булган аймгийнхаа Улсын баяр наадамд харваад 30 онд аймгийн гоц харваач гэдэг цол хүртсэн. Тэр цолоо авсан болохоор үнэхээр их айгүй баяртай байсан. Тэгээ 2024 онд гоц харваач гэдгээр очиод тэгээд спортын мастер гэдэг цол авсан. Анх удаа намайг суранд оруулж бүх юм зааж зөвлөж одоо хоёулаа харвэ гэж үнэхээр намайг юу яасан шамдуулсан. Тэгээд би тэнд орсондоо үнэхээр их баяртай байдаг. Үнэхээр энэ төсвөр төвчээртэй хүлээцтэй болдгийм байна. Айгу тайван болдгийм байна. Агдын сайхан нутагт айраг цагаад илэрсэн цагаар шинэ зуны эхний өдрийн үүр цайж байна. Нэгэн жилээр 10 жилээр тасралтгүй урагшлах хөгжил дэвшлийн их үйлс үргэлжилсээр. Ажил амьдралын хувь заяаны урт замыг үе үеэрээ залгамжлан туулсан баян агдчууд 100 жилийнхээ түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Дахин давтагдахгүй энэхүү ойдон зориулж тэрч даахгүй ч гэсэн сэтгэлдээ мөнхөд тээж явдаг нутаг ус уул хангайгаан алдаршуулан бадруулахын тулд хандвийн аян өрнүүлж уугуул суугуул иргэд гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа агдчууд нутгийн зөвлөлүүд сум орон нутгийнхаа бүтээн босголт сэргээн засварлалтанд их хувь нэмэр оруулсаар байна. Тэд бас хүчит бөхчүүд хурдан морд мэрэгэн харваачтаан байлж хөдөлмөрийн алдартнуудаа мэлаалаа. За төрлөх нутаг Баягт сумынхаа 100 жилийн ойд зориулаад 18 дахь төгсөлтийн хамт олноос одоо энэ хүндэтгэлийн талбайг догшуулж одоо сумынхаа удирдлагуудад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. Одоо манай 18 дахь төгсөлтийн хамт олон 60-аад одоо төгсөгч нар маань одоо сэтгэл зүрхээрээ нэгдэж одоо юу хийх вэ? Орон нутагтаа бас 100 жилийн ойгоор бас нэг томоохон хөрөнгө оруулалт хийя. Одоо бидний өөр хүүхдүүд дүүнер маань ч бас манай ахын маань, аавын маань, өвөгийн маань ангийн хамт олон бас энэ талбайг бий болгосон юм а гэд бас энэ талбай дээр өөр хүүхдүүд маань, дүүнер маань бас ингээд тоглож наадаад ингээд байх нь бас их сэтгэл дүйг сайхан тэгээд санаа нэгдээд энэ талбайг догчулсан. Дуудах нэртэй, дуурсах алдартай баян ахтыхны хүүхдүүхийг энэ нэвтрүүлгээрээ товчлон хүргэж мөнхлөн үлдээв. Эх он жилүүд илүү хамтдаа оролцсон, хичээсэн, хөгжсөн тийм жилүүд байх болтугай. Ойн хандив үйл ажиллагаа бүрт сэтгэл зүрхээрээ оролцож байгаа нутгийн уугуул, суугуул, иргэд зан олон та бүхэндээ бүгдд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баян агт сумын өнгөрсөн 100 жилийн түүхийг хамтдаа бичлэлсэн, дараагийн 100 жилийн түүхийг хамтдаа бичлэх та бүхэндээ их тэгшэн баярын мэндийг дэвшүүлж, айл гэр бүхэн амар амгалан, эргүүлэн, элэг бүтэн, аз жаргалтай байхын өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Зан олноороо сайхан надаарай. Тэгин 101 түүчэлэн ирсэн үе үеийн баян агтчууд болон дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч сурч боловсрч байгаа уугуул иргэдтэй хөдөлмөр бүтээлийн амжилт, эрүүлийн сайн сайхан байх ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Булган аймгийн баян агт сум 100 жил сайхан надаарай.
Булган аймгийн Баян агт сум байгуулагдсны 100 жилийн ойд зориулав. Монголчууд амны бэлгээс аштын бэлэг гэдэг энэ жил нар хур тэгшхэн за айраг цагаан элбэгтэй за хүм малын зоо тэнгэр за 100 жилийн мэндийг дэвшүүлье. Үрсэх хөглөн ханын олын дүрлэгтэй айрагсих хөхүүрн баян хайрхны авшигтай учрын залгах буурлын үлгэр төсөн нэрөтэй уян дуунине дуртын сайхан шунхатай өчнө миний омж төрсөн баян агтаа очиггүй одод сэтгэл дадлах ирсэн мутгаа өндөр уусан дулаан хааны хачимсэн өрмөн шаргал талан баян зүрхээ аргадсан тал ханга хоссон тансаг ярууцэншгэ тайван амулан нутгмин жилдээ дуусалтай очсон миний омж төрсөн баян агтаа очиггүй одод сэтгэл дадлах ирсэн мутгаа хаврын шуудн цэгээ нуурнда ярдаг хамны хүн болон хараа ялгам цэлдэг ажил амьдралсан ашид мөнхийн түүхтэй баулжин утгмин амин зүрхэн буяа очсон миний омж төрсөн баян агтаа очиггүй одод сэтгэл дадлах ирсэн мутгаа очсон миний омж төрсөн баян агтаа очиггүй одод сэтгэл дадлах ирсэн